1, 2, 3. За сайн байцгаана уу? За сайн уу? За юу вэ? Нам тайван. Аги байна. Ламаа байна. За өнөөдөр бит хоёр айгүй гоё юм ярих гад сууж байна. Тийм том мэдээтэй. Айгүй энэ зам бүр амар завгүй өнгөрсөн. Тэгээд бичин гисээр аваад ерөөсөө амжихгүй явж аваад өнөөдөр нэг нэгээ барьж авлаа. Тэглээ яг урд урдаасаа хараад сууж байна. За би ламаагийнхаа өмнөөс хэлэх үү. Саяхан ламаа маань гоё хурмаа яасан байгаа. Тэгээд одоо хөл хүнд байгаа. Тэгээд надад асуух зүйтэй асуулт байна. Хөл хүнд байхдаа ингээд хурим хийх ямар байв? Тэгээд гадаадад ингээд бас гэр бүлээсээ хол хурим хийхээр бас ямар хөө байд юм байна. Ер нь ингээд гоё хуримтай гоё яасан ойлцсон асуултууд асууя гэж бодож байна. За тэгээ юуны өмнө дахиад баяр хүргэе. Би бас гоё хормыг гэрч олсон байгаа нэр хоримд тийж гэрч олох нэр бас амар гоё юм билээ. Үнэхээр гоё байсан. Тэгээ дараа нь бичлэгийг үзээд бас зөндөө гоё буцаад очсон юм шиг санагдсан. За эхний асуулт. За чи хормынхаа өглөө ингэж сэрсэн чи ямар мэдрэмж авсан? Гоё байсан уу? Дагдлсан уу? Ер нь л хоримд хөх тусам л ингээл айгүйх юм бодогдд юм байлаа одоо. За одоо юу дутаагаал гэж нэг чеклистүүдээ бодоол тэгэл гинт юм санагдаал тэгээ тэрийг хийх юм биш тэрийг гэл ингээд аюух тэгж гарч ирж байсан. Тэгээд яг хормын өглөө бол яг хормын өмнөх өдөр бол нэлээд жоох ингэж гүүж агаад тэгээ бид хоёр угаасаа нөхөртөөгөө яриад за хоёул хормын өдөр бол ерөөсөө энэ зохион байгуулалтанд оролцохгүй шүү тий. Зүгээр л одоо фейлдсэн ч хамаагүй тэгэл ингээл өнгөрөөе гэж ярьсан баггүй юу. Яа тэгэхээр ингээ хитрхийх оролцоод тахлаар сүулдэ нөгөө enjoy налгуулад тий ингээд гоё байх бүх юм налгуулчих юм шиг санагдаад. Тэгээ би тэр бүр хормынхаа өмнөх өдрийн rehearsal буюу тэр нөгөө тавтлаг гэх юм уу. Тэрэнд нь оролцох юм да тий. Тэрэнд нь оролцоод тэгэл би тэр шууд буудлын руугаа ирж хоноол өглөө нь сайхан босоод breakfast настай идэл айгуу гоё гэр бүлэрээ байж байгаа л тэгээ яг хурим болох газар л гоё байсан. Гэтэ яг хурмын өглөө сэтгэл санаа жоохон сонирн болт юм билээ ингээд. Эсвэл тэр өдөр хүртэл ингээд нууцсан байсан юм уу мэдгүй гинт ингээл амар бүх юм real санагдаал тэнгүүдээ жоохон эм орхгоол. Гэтэ тэр эм орхон болохоор ингээд гэр бүлийнхнийг Монголд байгаа гэрийнхнийг амар гинт санаал. Тэгэл ээж ихч хоёрлогоо мессеж чийл. Тэгэл ер нь яг нэг сайхан ээжтэйгээ ярьж аваад тэгэл хорим руугаа ер нь явсан. Яг тэр өглөөний момент хүртэл би ингээд өөрийгөө ингээд амар хаацсан байсан юм шиг л. За зүгээр гэж яваад. Гэхдээ яг нөгөө тэр өдөр нь ирсэн чинь тэг яг ээж байхгүй, ихч байхгүй гэж бодсон чинь гинт ингээд амар гонхтой санагдаад тэгэл яг тэр үед нэг амар сонирн болоод тэгээ өглөө өөрөөр нилээш босчоол ингээд бодоол хөвтөл тэгээ тэр хоёрлогоо мессеж заасаж бичээл тэгээ ер нь ээжтэйгээ ярьсны дараа сэтгэл бүр амар онгоогоол тэгэл гарсан да. Харин ламаагийн маань хайртай ээж их ч хоёр нь ирж амжаагүй тэгээд виз Америк руу баснашаа виз мэд жоохон хэцүү ах шиг л тээ. Гэтэ азтай нэг найз нь хүрээд ирсэн тээ. Тийм манай 10 жилийн найз бүр яг сүүлийн моментэд 20 болохоос өмнө бараг хөдөлж 2-7 хоногийн өмнө визэндээ ороод тэгээд даваад ирсэн. Тэгээд бүр хаасан Монголоос 2 жоохон нялх хүүхдээ дагуулад нөхөртөөгөө ирсэн. Тэгээд тэр бол яг манай гэр бүлийнхнийг бас яг төлөөлж ирсэн төлөөлөл бол чадсан гэж батсан. Тийм тий. Та хоёр хормоо ер нь яг хизээ одоо сая хоримчоод ингээ 8 сард боллоо шүү дээ. Хормоо хийн гэж хизээ төлөвлөлөө. Яг хөө бид хоёр ч нөгөө нэг манай хүн чинь яг бас хол ээж аваад ирсэн шүү дээ. Тэгээд 12 сард өнгөрсөн 23 оны 12 сард ирээд тэгээд бид хоёр яг гэрэлтэй батлуулаад зүгээр корт дээр очиж батлалцсан шүү дээ. Тэгчээд за хурмаа яах уу гэж ярьж агаад тэгээ нөгөө бас ар гэрийнхэнтэйгээ ярьсан чинь манай үний ээжийн одоо гэдэг манай үний гэрийн талаас бас яг хурмаа хийсэн хүн байхгүй, манайхаас хурмаа хийсэн байхгүй. Тэнгүүд ингээд нэг талаараа энэ хоёр бит хоёрын хүсэл боловч нөгөө талаараа бас нөгөө гэрийнхнийхээ бас нэг юм сэтгэлийн амраа гэсэн бодолтоор бит хоёр яг эхлүүлж байсан байхгүй юу. Яа тэгэхээр
тэгээд бас хурмаа хийчвэл тэр гэрийнхэнд маань ч гэсэн айгу гоё байх. Та одоо хоёр ээж нарт маань ч гэсэн гоё байх гэж бодоод тэгээ ерөөхдөө за тэгвэл хоёлаа ойрын хугацаанд хурмаа хийгээ яриад тэгээ хизээ хүүгээд ингээд харж яснаа. Шууд ингээд өдөр харж яснаас зооцсон байхгүй юу. За ямар өдөр авах вэ гэж ярьж байгаа л за гоё өдөр 8 сарын хэдэн байж болох вэ гэж 8 сарын 8 24 он гэл. Тэгээ шууд 8 сарын 8 24 гэж зооцсон. Тэгээд айгу явууч бэлдээгүй юу ч эхлээгүй байж ич зөв шууд хамгийн эхлээл өдрөө зоочи. Тэгээ өдрөө зоогоод хүмүүст хилцэн хойно тий. Тэгэл угаасаа болж л таарай тий. Тэнгүүд амар гоё нөгөө хүмүүс амар гоё хүлээж аваад бүр бөөх гээл ингээл хаасан холоос хамгийн холын зочдод шууд эхлээл тикетээ аваад хэлсэн байхгүй. Тэгээ битээр ч юм амар real санагдал. За одоо хийхээс өөр арга болчихлоо. Энэ яг бүр үнэн болоод эхэллээ шүү гэдэг. Тэгээд яг битээр анх яг эхэлсэн. Тэгэхээр битээр нэг сар за 2 сараас ер нь яг эхлэж. Тий, нэгээс 2 сарын хооронд гэх юм уу? Тэр үед яг шийдэл тэгэл зарлал ихэлсэн. Тэгээ яг бэлтгэл ажлыгаа venue-га хайж эхэлсэн сар нь бол яг 3 сараас эхлэв. Тэгэхээр ерөнхийдөө манай хурмын бэлтгэл бол нэг 5 сарын дотор болсон гэх юм уу? Бас л ингээ 5 сар гэхээр ингээд амар удаан юм шиг төлөвлөсөн юм шиг боловч амар хурдан болцсон тий. Тий, айгүй хурдан. Гэхдээ ингээд 5 сар ингээд төлөвлөсөн юм аа. Нэгэн өдөр ингэчгээс жоохон хайрантай хурам тэгээд. Тий, яг хүн болгон хэлжсэн ингээд за ингээл бид нэр амар хэм зарцуулаад ингээл мөнгө төгрөг гаргадаг. Тэгэл тэр чинь ерөөсө нэгэн өдөр болоод ингээл өнгөрдөө штэ гэд. Тэгээд тийм тэгсэн болохоор бит хоёр юун дээр авиллуу анхаарсан гэхэлэр за тэгвэл агүй сайн зурагт аруулах хэвээр байна. Зурагчин агүй сайн. Зурагчиндаа бол ингээд агүй сайн мөнгө зарцуулах хэвээр байна. Видеографер бас агүй чухал юм байна. Бид тэрнээс өмнө бол видеографер гэж бодоогүй. Энэ хоёрыг баг нэг л хүн хийчихнэ гэж бодож байсан байхгүй юу. Гэтэл энэ хоёр дээр чинь ингээд тус тусдан за хүн тавих хэвээр байна гэд. Тэгээ яа тэгэхээр эн чинь яг энэ хуримны баг хамгийн сүлд үлдэх ганц л юм шүү дээ. Тийм болохоор энэ дээр ерөөсөө мөнгө харамлж болохгүй байна гэж бид яг энэ дээр баажталж эхэлсэн байхгүй юу. Тий, яг чиний явуулсан тэр нөгөө highlights бичлэгийг үзсэн чинь бүр үнэхээр яг тэр өдөрлөө яг буцаад очсон юм шиг. Тэгээ бүр ямар гоё юм. Гэтэ ингээд бид нар ингээд яг би нөгөө нэг bridesmaid нээсэн болохоор ингээд бас ингээд октоодыгаа дагаал ингээд хурмын ингээд нэг хэсэг ингээд болоод ингээд яг хөтөлбөрийн дагуу ингээд явж исэн болохоор яг цаана ингээд зочид юу хийж исэн ингээд бид нарыг ороог байхад ингээд танаа нөхрийг ичмэж дуулж исэн. Тэгээд тэр мэр ингээд моментууд ерөөсө харж амжаагүй. Тэгээд дараа нь бичлэгнээ зүтсэн чинь вау тэгтээстэй ямар гоё. Бүр үнэхээр гоё. Тэгээ бүр хийсэн газар нүртэл амар гоёсан. Тэр нэг юм гоё агаартай. Тэгээд за тэрлээд жоохон байж байгаа та чи яа шиг. Тэгээд яг хурмын өдөр сонгочод байжсны дараагаар ингээд нэг 5 сар 6 сар болоод эхэлсэн чинь одоо битэрийн амьдарч байгаа хот чи амар халаад эхэлсэн. Бүр за бараг 38 39 40. Тэгтээ ингээд Монголтой харьцуулахад ингээд юм ямар ч агааргүй амар болоо. Тэгээ бит хоёр жоохон паникнд ороод яана одоо хурмын өдөр ийм байвал дийлэхгүй нэ тэ гэж тэр ярьжсэн байхгүй юу. Тэгсэн чинь амар азтай ч гэх юм уу яг 7 сарын дундуур сүүлээр эхлээл манай зочдууд яг ирж эхэлсэн шүү дээ. Тэгээ зочдууд яг ингээл холоос ирж эхэлжсэн чинь энэ хавийн цаг агаар айгүй гоё болоод эхэлсэн. Тэгээл ингээл бороо мороо ороод айгүй гоё болоод. Тэгээл нөгөө би бүр ингээл за хурдхан шиг нэг 10 хурмаас өмнө 10 хоног болоосаа тэгэх юм бол ингээд цаг агаараа харах гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ миний хувьд цаг агаараа харна гэдэг бүр амар тийм юу чухал асуудал байсан л тэр 4-р өдөр гэл гараал ирэнгүүд нь цаг агаараа харсан чинь яг айгүй гоё нэг 80 хэдтэй ч үлээ. За монголоор бол нэг 25 6-тай ч юм уу байсан байхгүй. Тэгээ жоохон бороотой гэл. Тэгснэ бороо нэг 10% байжснаа ихсэл өдөр ирэх тусам ихсэл яг хурмын өдөр бороо 100% болцсон. Тэгээд мэдгүй нэг жоохон паникцсан. Яа тэгэхээр нөгөө хурмаа нөгөө нэг гадаана церемониго хийгээд дотроо ресепшн хийнэ гэж ярьсан шүү дээ. Тэнгүүд за одоо бүх юм л дотор болох нь дээ. Тэгэл баг гадаа ингэж энэ гоё газрыг авснаа. Тэгээд энэ гоё газар түрээсэлсний баг ашиг гарахгүй нэ гэл нэг жоохон гээл бодчихсон. Тэгтээ тэгэл за гэдэг бит хоёр яг тэр хурмаас өмнө 1 гэлөө 2 хоногийн өмнө бит хоёр тэр том одоо тент буюу тэр нөгөө майхан шиг тийм том майхан яг газар руу холбогдож 100 хүний билүү 200 хүний багтаамжтай майхан захиалж бариулж байгаа байхгүй юу. Тэр бол бүр амар гинтийн тэгээ амар хурдан. Тэгээ тэр айгүй зөв шийдэл болсон байлээ. Тэгээ борооноос яг тийм хорогдох газар хэрэгсэн. Бороо орохгүй байсан бол тийм тент бол байхгүй байсан юм тий. Гэтэ яг хуу ер нь тэр тент их зүгээрээс яалаар хэрвээ халуун байсан бол хүмүүс бас нэг жоохон ингээл хар халуун суугаад тахгүй гоё шээдэд суугаад тий. Тэгэхээр ер нь бол гадаа хийж байгаа тохиолдолд
Сүүдрөвч гэж хэлэх юм. Сүүдрөвч их зүгээр юм байна гэж бодсон. Тэр бол битэрийн бас хуримдаа зарцаас айгу оновчтой шийдэл болж чадсан гэж бодсон. Тийм. Гэтэ тэр нөгөө яг ингээд бороо орж ирсэн ингээл намайг гараад ирсэн чи зогсцсон. Тийм. Үгүй тэр бороо бүр амар яг нэг юм тавилттай бороо шиг за бүр яг киноны нэг юм бороо дээрээс яг ингээд тэгээ нэг хүн ингээд за одоо бороогоо болоорой. Одоо жоохон оруулаарай гэж аим шиг. Яг ингээд бид нарыг нөгөө нэг тэр нөгөө еврога одоо батлах байгаа хүн лүүгээ нэг алхдаг хэсэг байдаг шүү дээ. Тэр лөө явах гэсэн чинь бороо зогсцсон. Тэрнээс өмнө бүр ингээд шаагаал амар орж исэн аа. Бид нар ингээд гадаа зогсоол ингээд яг ингээд игэнж мэгнэл яг минута хүлээж исэн чинь. Минута хүлээж исэн чинь зогссон байсан байхгүй юу? Тэгэл чи бид нарт эхлээл нөгөө нэг нөхөрчөө орлоо, нөхрийн найзууд орлоо, эхнэрийн найзууд ороод тэгээд чи орж ирсэн чинь бороо асарцсан. Тэгээд та хоёрыг яг нөгөө нэг яг нэг нэгэндээ битсэн нөгөө нэг тэрийг амлалтаа ингээд л гоё уншижсэн чинь амар асгарч масгараад бороо бүр яг нэг кино бүр тэгэл тэр бороо бол нэрээ бүр үнэхээр яг бүр захиалцсан юм шиг бүр үнэхээр гоё эссэн. Тэг яг тэр нөгөө сая бас эргээ бичлэгээ үзсэн чинь яг нөгөө манай пастрын номлож байгаа хэсэг дээр бас бороо ард нь ингээд орж идэв шүү дээ. Тийм. Үгүй яг тэр бүр үнэхээр яг гоё тавилттай юм шиг. Тэгээд бид хэд яг нөгөө церемони хэсгээ дуусаад за гэр бүл боллоо гэж зарлаад гарсан чинь бас зогссон. Тэгээ бас нэг хөөхөн бид нар чинь нэг хитэ тийм та хоёр бас нэг хөөхөн мод зодны тэнцээ гой зураг мураг авахуулаад бас дахиад нөгөө bridesmaid groomsmaid тэгээ mensтэйгээ зураг авахуулаад тэгээд бид нарыг орсон чинь дахиад бороо орцсон. Бүр амар сон тэр бороо бүр амар гоё байсан. Тэгээ би яг үндээс тэр өдөр бороо бас жоохон оруул орчоосаа гэж бодчихсон байхгүй яа. Тэгэхээр угаасаа нөгөө энэ хавч амар юм одоо хуурай агаартай те тэгэл амьсгалах баг юу өгөхгүй агаар өгөхгүй тийм амар халуун болохоор жоохон бороо ороод нэг ингээд юу ачвал хүмүүстээс айгу гоё байж магадгүй гэж бодчихсон чинь тэгээ дараа нь бас сонссон чинь бид нар ч юм бол өглөө ирээл байшин дотор байгаа л нэг хувцсраа өмсөөл бэлдээдсэн шүү дээ. Тэгсэн чинь айгу хүмүүс бас эртэрсэн. Тэгээ яг тэр нэг бороо орохоос өмнө ч гэнүү жоохон гадуур мадуур алхаж малхаал зураг мөргөө даруулсан сураг байсан. Нөгөө манай танаа хоримнаас манай гэр бүлний гоё зурагтай болж үлдсэн. Тэгсэн амар хөөрхөн. Үнэхээр гоё байсан. Би тэгэл нэрээ хийсэн бас 3 сарын үед л юм шүү дээ. Гинт нэг өглөө ээжсэн чинь миний bridesmaid болох уу гэл чат хүрээд ирсэн. Би тэгэл шууд yes гэж хэлсэн. Харин уг нь бол бас айгүйхэн бодцээсэн айгүй ингээд төлөвлөгөөтэй гоё гэж бодож байсан найзуудыгаа. Тэгтээ тэгээд ингээд тэр алгаа яг санснаар бас болдгүй юм байлээ. Ихэнх нь хоол. Тэгээ ингээд цахаа махаа ч юм уу эсвэл ингээд бичээд ингээд явуулъя гэж бодож байсан. Амжаагүй тэгэл заа ашиг зүгээр л мессежээр. Бүх юм цахимдсан дөө. Тэгээ захинжаад яваад явцсан тий. Тийш тий 20 миг чинь ингээл бас ингээд нөө заримдаа бас нэг хүмүүс нэг юм хурим гэд бодонгууд яг нэг юм жижигхэн тасалцсан нэг юм жижигхэн гой яг хайлайтс бичлэгийг үзэхээр хурим ийм л байд юм байна гэл яг бэкграунд арталт нь юу болдог хичнээн их стресстэй хичнээн их ажил ордог гэдгийг бас юу яадаг л ахaltaа мэдтгүү л ахaltaа хийж үзээг болохоор бас мэдгүй л дээ тий хийж үзчихэж л яг гой хэр завгүй байдаг хэр бодож исэн юм хиймээр байдаг гэхдээ ингээд амжтгүй тэр мөрийг мэдгүй л ахaltaа. Гэтэ ер нь яг эцээц тэгж л бодох хэрэгтэй юм лээ. Хоёрт л зориулсан өдөр болон танаа одоо юу гэдэг гэрийн ойр дотны хайртай хүмүүст те зориулсан энэ л өдөр юм чинь тэрийг ингэж нэг амар ажил гэж бодохгүйгээр эсвэл нэг юм стресс гэж бодохгүйгээр бүх юмаа ингээд заа яг тэгэл энэ гоё болог болохгүй бол тэгэл яах вэ гэд ингээд тиймэрхүү хүлээлттэй байхгүй хитрхи бүх юмыг төгс ойлгох гээд ингээд стресстэй тэгээ тэр өдрөө хүртэл ингээд өөрөө стресстэй тахлаар ирсэн зочдод нь хүртэл тэр мэдрэгддэг гэд би агай олон нөгөө хурмаасан хүмүүсээс бас асуусан байхгүй тэгсэн чинь ингээд баг ингээ хурман дээрээ амар ядарсан ч юм уу те тэгэл баг зарим сүт бүсгүүнүүд нь баг ингээ ярваацсан тэгээд ингээ хаана ирчвэ гэж бодогддаг тийм амар сонсчихсан тэгээд ерөөсө тийм байж болохгүй шүү те юу ч болж исэн тэ яг нэг жижиг алдаа гарвал гарна л эз. Тийш нэг жоохон нэг юм тотно л эз. Тэр бол нэг тийм том одоо яг хурмаа хийж байгаатай чинь төсөөлвөл тэр том үйл явдалтай төсөөлвөл тэр чинь нэг жижигхэн хэсэг нь болохоор зүгээр шууд игнор хийгээл дараагийнхын руу яваарай гэж хэлжсэн. Тэгээ тэр амар их бас нөлөөсөн. Тэгээд бас хурмаа хийхдээ яг өөрөө л ингээл гүгээд тахгүйгээр яг уу ер нь өөрөө ингээд оролцдог юм байлаа амар. Гэхдээ нөгөө ингээд
event manager, coordinator ч юм уу те одоо зохион байгуулагч авчих юм бол амар за байсан. бараг ажлын чинь 70-80% ингээд хөнгөвчлөөд өгчнө. Чи мэдээж өөрөө санаагаа оруулдгаараа оруулна. Бүх юмаа ингээд юу болж байгааг мэддгээрээ мэднэ. Гэхдээ гүйцэтгэгч хүмүүс аяг чухал юм бэл. Тэгэхээр тэрэнд бол бас заавал ингэж хариуцлагатай хандаад яг хин тохирох уу, хин чиний яг хүслийг биелүүлэхэд одоо юу гэдэг арай илүү төхөн байх вэ гэдгээ ингээд эргэн тойрныхоо хүмүүсээс ч юм уу те бас эргэн тойрны хүмүүсээ л зүгээр санагцсан хинч мэдхгүй танихгүй хүн дээр очиад ингэж яснаас тийм хүмүүсээсээ ингээд асуугаад ингээд болох уу гэд тэгээд ингээд явал илүү ойлголцол өндөртэй байх юм билээ гэж утсан. Тэр илүү хүснээ шууд санаа зовхон байхгүй. Тэгээ нөгөө хүн ингээд ойлгохгүй, ингээд байгаа ч юм байхгүй. Хурдан ойлголцож чинь. Тэгтээ та хоёрт бас тийм хүн байсан стац тий. Тэгтээ тэр ахагч хоёр бүр амар гоё зохион байгуулсан. Тэгэл бүр амар сэтгэлээсээ гүүгээл яг тэр өмнөх өдөр нь очсон чинь нөгөө ах нь бүр ингээд хөлсөнд орцсон л өстэй бүр гүүгээлээсэн бүр. Манай ивент зохиосон хоёр ахагч хоёр л амар мундаг байсан. Тэр хоёр эхлээл бид хоёр эхлээ санал тавьсан байхгүй юу? Манай дээрш нэг хоол идэл би тэгэд манай сүмийн ах ихч хоёр тэгэл манай дээрээ нөгөө байранд орсон гэл тэрэд ирээл юм яриад сууж байгаа л тэгэл бид хоёр заа ингээ хурмаа их гэж байна. Тэг ийм байна. Гэхдээ яг бид хоёр ерөөхдөө нэг жоохон драфт гаргацсан байсан гэх юм уу? Одоо хурмынхаа планы драфтыг гаргацсан. Тэг заа иймэрхүү юм одоогоор бид хоёр хийцэн байна. Гэтэ бид хоёр одоо ингээ дахиад цаашаа тусламж хэрэгтэй байна гэд. Тэгээ манай хоёр хоёлаа өөрсдөө ажилтаа хоёлаа л адилхан бүтэн цагийн ажилтаа 2 хүүхэд 3 хүүхэдтэй хэрнээ тэгээд за тэгвэл ингээд 2 найзтай та хоёр юм чи ингээд бит хоёр туслая гэд. Тэгээд тэр хоёр чинь бас ингээд өдрийн цаг магаар бол бас ингээд яагаад ч чадахгүй шин. Тэгээ бид нэр дандаа 7 хоногийн орой яг нэг зүүм тавиал заримд нь бол бит хоёр ирж уулзаа ч юм эсвэл тэр хоёр маад ирээч ч юм уу тэгээд яг явж исэн. Тэгэнгүүт ингээд эхний яг тэр зүүм уулзалтан дээр л тэр хоёр бүр амар их бэлтцсэн байсан байхгүй бит хоёрт үзүүлэх ингээ бүх юмыг ингээ бүр за одоо хурманд ийм том хэсэг байна. Ийм багууд хэрэгтэй. За энэ багууд дээр ийм хүмүүсийг оролцуулъя гэл ингээд бүх юмаа гаргаал. Тэгэл дараагийн 7 хоногоос за энэ хэсэгт юу худалдаж авах уу гэд ингээд ингээ явцсан чинь бүр амар юмыг бүр амар алгацсан тий. Тэгээд тэр битэр чинь бүр таашаарсан штэ. Харин тийх баха яг би яг одоо ингээ бодоод авах. За би гав ганцаархнаа өөрийнхөө хормыг өөрөө хийн гэж бол хизэж бүтэхгүй. Гэхдээ яг ингээд өөрөө ингээд за нэг сайн найзтайгаа ч юм ингээ хоёлаа ингээ гэвэл яг бүтэх бах. Гэхдээ хормынхаа өдөр бол амар ядраал эсвэл яг надаас шалтгааллах юм амар их байх юм бол тэр өдөр бүр enjoy-тох нь байтгаа зүгээр ингээд баг очиж чадахгүй байх гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр яг нэг тэр зүгээр л тэр хормон дээр одоо нөхөр та хоёр ч ингээл очиод гой байгаал гараал явхад гоё ахгүй тий. Ер нь бол яг хормын өдрөгчийн зорилго нь яг тийм л юм лээ. Тийм учраас л яг одоо event manager гэдэг хүн биднэрт амар чухал болчихж байгаа байхгүй юу? Арын албыг даанаа л гэсэн үг шүү дээ. Бид өөр байхгүй байхад л тэнд ингээ үйл ажиллагаа явагдаж байна л гэсэн үг байхгүй юу? Тий. Өнөөдөр гоё хормынхаа палажийг сонгосон тухайгаа яриач. Тэгэл би ч үгүйсээ за хормаараа жирэмсэн байх юм байна гэдгээ мэдчихсэн. Тэгэнгүүт нөгөө нэг за гоё зураг авахулъя гэд хурмаасаа өмнө би зургаад оруулсан бит хоёр. Тэгтээ тий. Тэгээ Америкт палаж авах гэсэн чинь бүр амар үнэтэй байсан. Тэгээ би бол тэгээ rently гэж хайсан чинь renting place олдоогүй. Яг олцсон газар байсан тэр амар үнэтэй бараг 1000 renting. Бизнес бараг зөв худалдаад авцсан. Худалдаад авах юм бол бараг 3-4 нуглах уу. Тэгээд яг ер нь бол нэг энд нэг хүмүүсийн очдог нэг газар байдаг юм байлээ. Тэнд нь очиод үтсэн чинь миний яг би энэ таарсан надад сонирхсан нэг 1700-700-аас эхэлж исэн. Яг тэ 900-800 байсан. Гэхдээ тэд нар айгу яа болчихж байгаа байхгүй юу. Тэгээд би зүгээр нэг онлайнаас харчаад зураг авахлахтаа нэг палаж өмсөж авахулчаад тэг яг хормын палажа нэлээд ботсон юм аа. За хаанаас авах уу гэд. Тэгээд Монголоос авахар болоод тэгээ Монголоос нь хайрын хуримгийн газраас захиалгаар хийлгсэн. Тэгээд яг хайрын хуримтай ярьж агаад за чиний гиз чинь 7 сар 8 сард нэмэрхүү байх юм чинь хэдүүлээ скетч гаргаад тэгтээ скетч гаргасныхаа дараа яг хийхийг болохоор 7 сарын сүүлээр хийгээ. Тэгээ миний палажийг бараг хурмаас өмнө нэг 2-3-7 хоногийн өмнө хийсэн юм уу. Тэгээл наашаага нөгөө Монголоос ирэх хүндээ авчруулаад тэгээ хайрын хурим бол хамаагүй үн мөн ч гэсэн энтэй харьцуулбал амар гайгүй байсан. Тэгээд дээрэс нь би өөрөө хүссэн загвараа хэлчихэж байгаа юм. Энийг юм байлгамаар байна гэл те. Бүх юм хэлчихэж болохоор айгуу дажгүй санагдсан. Тэгээ юу лээ $700 $700
Тийм одоо шилжсэн тэгэхээр мөнгөөр бол нэг $800 болсон. Тийм. Тэр чинь тэгээд тэг чи тэр палаж киплэн. Тийм аав нь үлдэн, чамд үлдэн, заруул зарчин. Тийм. Тэгэхээр чи бас хөөрхөн байхгүй. Тэгээ хүссэн загвараараа, хүссэн арзмаараараа ямар нэгэн илүү тутам юм байхгүй хэлчихэр гоё л тоо. Энэ тийм бараг л $3-4 мянган долларын плажны үнэтэй тэнцгээр материал, тэнцгээр загварын тийм плажийг Монголоос тэгж хийлгэж авахгүй. Яг нэг талаараа риск би бас бодж лээсэн л та. За яана одоо ирээ таарахгүй л яана, ингэхгүй л яана гэсэн чинь яг л тэр хэмжээгээ зөв өгөөд яг зөв ингээд дизайнаа өөрийнхөө яг юмаа гаргуулчих юм бол ерөөсөө тийм асуудал байхгүй мэл. Тэгээ би хэрвээ жирэмсэн биш одоо юу гэдэг байсан бол бүр илүү гоё загвар магвараач бас хийлгэх боломж байсан юм байлээ. Гэхдээ миний ч юм болохоор жирэмсэн болохоор нөгөө яг загвар нь нэг юм CC загварын л палаж л. Гэтэ чи ерөөс жирэмсэн гэж харагдаагүй. Ерөөс жирэмсэн гэж харагдахгүй. Яг нөгөө палаж нь өөрөө юм нөгөө бөмбөр болохоор яг тэр нөгөө нэг бөмбөр нөгөө палажныхаа 20 доор ороод амар хөөрхөн харагдсан. Өстө гоёсан. Палаж айгу таалагдсан. Тэгээс дээл захиалсан. Тэгээ дээл бас айгу яг таалагдсан. Дээлээ бас за би версэн дээл угаасаа өмсөж чадахгүй. Тэгэхээр бас л юм палажин загварын дээл гэх. Тэгэнгүүт айгу хөөрхөн бас дэргэр хормоотой дээл гэх. Тийм ээ. Санал болгоод хүмүүс тэгэл бас хийлгсэн. Бас яг таарсан. Тэгээд хувцснууд дээр бол айгу гоё тэгээд таарад гарцсан. Тэр дээлийг би зүгээр чамаа нөгөө юм traditional маягийн зүгээр л нэг энгийн дээл жоохон том хийлгээд ингээд өмсөх бах та эсвэл нэг яг л нэг traditional дээл өмсөх бах та гэж доогоороо тийм амар хөөрхөн хормоотой ахаар бүр амар хөөрхөн харагдсан тэр бүр traditional дээл өмсөхлөөр ч одоо ингээд бүслэг болчих тийм ээ би ингээд хаана бүслэг мэдгүй юм яг гидсэн дээр өмсөх дээл өмсөх нэг юм амар ерөөсөө нэг санаанд бохгүй дээлэн дээр жоохон яах вэ гэж амар их загвар олдохгүй амар стрессцсэн тэгээд тэр хийлгсэн газар харин айгүй хөөрхөн санал тавиад. Тэр дээл бол амар хөөрхөн байсан. Тэгээ маа чи тэр үед 7 сартай байсан. Тий, 7 сартай жирэмсэн. Ёо би бараг чиний өмнөөс ядраад байсан. Тэгээ намайг хүмүүс тэгсэн чи би бараг хүүхэд чинь гайгүй юу гэж бодтол чи тийм гүүгээд байсан гэж тэгээс. Би бол ерөөсөө өөрийгөө гүүж байгааг ерөөсөө анзаараачгүй. Тэгээ харсан чи нэрээ л айгүйх гүүсэн байлээ. Тэгэл амар excited байсан баха. Тэгэл хөнгөн шингэн газ ишээ гэл. За тэгээд хоёр чи нөгөө нөхөртөөгөө хормоо ихээс өмнө амьдарч байгаа шүү дээ. Тэгээд гэрлээгүй гэрлээ дараа амьдрах ямар анч шиг. Ерөөсөө зөвөр нөхөр ихнэр гэдэг үг л юм ийтэй. Тийм ээ. Тэгээс чи өмнө нь өвдөр чи ямар сандаа навайг тэр нөгөө манай нөхрийн хамаатнууд ирсэн баггүй манад. Тэгээд яг хормын үеэр ирээд тусалж айгүйх тусалсан. Тэгж яхта бид хоёр чи нөгөө нэг нь Girls Night нэг нь Guys Night гэж гарцсан баггүй юу? Манай нөх яг нэг өдөр гарцсан. Нөхрийг найзууд нь авч гараад манай bridesmaid-ууд намайг авч гараад тэгэл ингээ гарах гал бэлдээлсэн чи одоо ингээ хоёр ганц биеийнхаа үдшилгийг хийх гэж байгаа юм уу те гэл тэгэхээр тий ингээ тэгсэн чи нөө за ингээ одоо ингээ гараад ганц бие юу гэх тэгэхээр тий ингээ тэгээд барыг цаг ч болоогүй за нэг цаг 30 минут 2 цаг ч болсон юм буцаа ороод ирсэн чи өө ингээ чиний ганц бие амьдрал ийм дуусаа юу гэж намайг намайг шаалсан байхгүй юу та нар ч тест гурилдд юм байж тээ тэгээд тэр чинь би тэд чинь нөгөө би чинь жирэмсэн болохоор юу тэгэж яашаа илүү төтөө явах мох юу хөдөлгөөн хийж чадахгүй юм чи тэгээд нэг хоол идэл тэгэл яаж байгаа байхгүй. Тэгээд bridesmaid-үүд нь бүгдээрээ бас артаа хүүхэдтэй тэгээд хүүхэдтэй уягтаад бас тэгээд ямар ч гэсэн айгүй их хуримжийн ерөөсөө тэгэл тэр чигээрэл хүмүүсийн сэтгэлийг харуулдаг юм шиг санагдсан шнэ да. Ерөөсөө л бүхний сэтгэл яг тэр хормон дээр чамаа гэж байгаа хүмүүсийн амар харагддсан байна даа л гэж аяг бодож ирсэн. Өнөөрэ чи нүрээ өөрөө ботсон шүү дээ хормынхаа өдөр. Ямар байсан? Чи ингэж сандарсан өглөө ингэ босоо ингэ нүрээ бодож байхдаа за яана энэ ч та бас л нүрээ өөрөө бодох чинь бас л том юу үсттэй одоо эрсдэл үсттэй. Бас гоё олгоо мэдэхгүй болохоор. Яг өмнө нь нөгөө нэг бас энэ тентгийн зураг мураг авахлахтаа тэгээ дандаа нөгөө өөрөө ингэ бодчихдаг байсан болохоор за ерөөхдөө нэг би нэг иймэрхүү зиндааны юм хийчиндээ гэд нөгөө бодож ирсэн. Тэгээд эхэндээ тэгээд замарч ирсэн бүх юм амар яарахгүйгээр тайван хийгээ би бүр амар удаан ясаж баг ингээд тосоо тавьчаал амар удаал кремэ тавьчаал амар шинкийн хүлээгээл ингээд нөгөө амар олон юм ингээд тавьчлаар чинь ингээд нөгөө багшралтцдаг шүү дээ. Тэгэхгүй тулд тэгээд чинь тэгэл фейлчжүүл тэгэл нүрээ угаахаас аргагүй болно шүү дээ. Тэгэхгүй тулд ингээд амар ингээд удаанаар яагаал айгүйх тайван үтсэн. Тэгэл
За нүдэн гिचдэг юм уу, тэгчдэг юм уу гэдэг нэг нүдэндээ нэг сан авцаасан тэр харин айгүй хөөрхөн чимээд тийм. Эсвэл бүр нүдээ чинь гялтгануулаа л эс. Тийм. Тэгээд сормоос хийлгэцээс болохоор тэл юу н тэр чигээрээ баг гайгүй болцсон. Сормоос наахгүй сормоос хийлгэсэн болохоор бүр ингээ нүд цаанаасаа ингээ бүр амар цоглог байгаад идэх тий. Них гоё. Тэгээ ерөөхдөө яг би энд чинь ирээд удааг болохоор нэг амар олон юм мейкап артист мэдхгүй. Тэгээ гадаад хүнээр хэлэхээр чинь гадаад хүн чи яг Аз царин дээр бас жоохон бууж өгдөг байхгүй юу. Тэгэхээр бодож байгаад за ер нь миний л нүүр юм чи би өөрөө сайн мэдж байгаа. Тэгэл тэгээ шууд өөрөө бодъё гэж шийдсэн байхгүй юу. Тэгээ өстө гоё эсэн. Өстө хөрхөн байсан. Тэгээ тэр өглөө бас нөгөө нэг bridesmaid-д тэгээ бас хамтдаа ингээд бүгдээрээ бэлэн болцоогоо нэгнийхээ ус мөсийг янзлаад бүгдээрээ амар гоё завгүй сандралтаж гүүгээл бас гоё л байсан нэг тийм жоохон сандралтай. Чи 33:30-аас гэдэг жисэн. Тэгээ бид нэр аль болох үг нэгт татсан тий. Тэгсэн ирнэ л юу вэ? Нэг мэдсэн чинь цаг болцсон байна гэсэн тий. Бид нэр яг зураг авахуулаад дуусчихсан чинь за одоо гарах болчлоо гэд. Тэг би бүр амар гайхсан шүү дээ. Үх ийм хурдан өнгөрчихөж байгаа юм уу? Тэгж удаан нүрээ будсан юм бах таа гэ бүр амар гайхаад. Айгу хурдан өнгөрчихсөн. Тэгсэн би ч 12 гээд очсон. Үгүй тэгэл хамгийн бас ингээл эрттэй гараад манахаас танаа веню чинь нэг 2 цагийн зайтай тэгэл бороо жоохон асгарч исэн болохоор тэгэл зөөлөө явал 2 цаг явж утсан. Тэгэл 12 гэл утсан та. Би мэдгсэн чи юу баг 10 минутын төсөө нүрээ будаад дууссан шүү. Бүр гал. Тэгээд яаж яхад би нэг үсээ ингээ өглөөнд ингээ ороочоод хэвийн гарахгүйгээ бигүүжтэй очсон чи бүр нэг юм жинхэнэ нөгөө нэг аабн бэбэн долгоод таалцсан. Тэгээд нөгөө нэг харсан чи чинь солонгос авгаа шиг хүн ард ирсэн явж ирсэн шүү дээ. Тэгсэн. Тэгээд тэрийг авсан чинь бүр нэг аабн бэбэн. Тэгээд буцаагаад самандсан чинь биш нэг юм нөгөө нэг юутай синстэй самар самандсан чинь буцаад гарчтий нөгөөх маань. Тэгээд дахиад орсон шүү. Та хэдэл амар гойлцаасан. Би тэгээд нөгөө нэг та яг нөгөө алхаж байгаа зургийн дараа нь харсан чинь ингээ бөөнөр адилхан юм нөгөө хөөрхөн жижигэн баав зангидцсан тий. Тэнгүүд тэр нь бүр амар айгу хөөрхөн айгу цогцсон. Тэгээ үсээ яг нэг ер нь үсээ нэг стилээр засах нь яг зүг байсан байлээ. Тэгэхгүй бас ингээ өөр болгочихлаэр нэг уусчихгүй. Тэгээ яг та хэд ч адилхан үсээ ингээ хойноо жижигэн ингээ хавчаа тэгээд нэг баав зүцсэн. Тэр айгу тэр нөгөө танаа нөгөө үсч ихч чинь эхлээд Бэла болохоор өөрийнхөө үсийг ингээд зүгээр ингээд шууцсан байхгүй юу. Угаасаа тэр нь амар хөөрхөн харагдчихс. Гэхдээ урдуур ингээ үс гаргацсан. Тэгээ би болохоор зүгээр үсээ ингээд задгаа тавьчих гэж бодсон чинь нөгөө чиний үсийг янзлж танаа нөгөө хөөрхөн ихч юу агаад мид үсээ ингэчүүл хөөрх юм ингээ миний үсийг янзлаад өсч бүр үнэхээр гоё болоод тэгээд босоод октоодынхаа үсийг яг тийм болгочихъя гээд. Тэгээ бүгдээрээ тэгсэн. Тэр ихч чинь хаасан Лондонгоос ирсэн. Тэгээ Лондонд өөр өсч юм баггүй юу. Тэгээ амар кул ихчээсэн тэр. Аюу кул ихчээсэн. Тэгээ та нөхрийн ихчээс бүр нөхрийн чинь төрсөйгч бүр кул ихчээсэн бүр нэг бүр юмнууд аав нь ингээ бүр амар гялалцсан бүр ингээ ирч хүчин ингээ бүр тэр нүднээс нь бүр ингээ илт мэдрэгдээд бүр вау. Манай тэр юу ягаалсан шүү дээ. Ирсэн өөр хатаасаас ирсэн. Үгүй энэ их чинь Монголд амьдардаг гэжтэй. Тийм гэсэн чинь тэгээ барыг биднээс илүү англи хэлтэй биш үү гэмээр тэгээд нөгөө синхроны орчуулга хийгээд явчихж байгаа байхгүй. Тэгсэн ингээд яг нэг юм акцент энтер нь яг нэг юм юу гэдэг л одоо British маягтай. Тэгсэн мөртлөө яг нэг юм гоё юм офис маягийн ярьдаг те нэг юм амар гоё байсан. Гоё ихчээсэн. Тэгээд тэр хорин дээр зөндөө гоё хүмүүстэй танилцсан. Тэгээд чамд одоо хөрмнөөс хамгийн гоё санагдсан хайлайтс нь юу вэ? Миний үзүүлбэр байна аач шиг. Манай найз болон bridesmaid-д нийлээд дууссан. Тэгээд бид нэр тэрийг зүгээр чи яс нэг манад нэг ирээл хоёлоо юм ярьж хөрмөө гээл яриа суучих та тэр дог би тэгтээ тэр дог нөгөө өмнө нь урлагийн наадмаар дуулчихсан хгүй ойтон бахта тэгээд яг өг мөгийн сайн мэддэг болохоор тэгээд тэр доо бас нэг юм гоё хормын дуунуудыг би болохоор ингээ бодохоор ингээ нэг юм гоё юм уянгийн нэг юм хосоод бүжгэлсэн нэг тиймэрхүү байдаг болохоор би яг нэг юунд явхад нөгөө бас юу гэдэг лээ энэ жилийн 2 сард бас нэг хоримд явсан байхгүй юу. Тэгээд ирж дуулж байгаа хүмүүс нь ингээд дандаа яг ингээд хайрын тухай дуулангууд тэднэр нь дандаа нэг юм уянгийн ингээд хүмүүс ингээд нэг юм найхсан байгаадс байхгүй юу. Тэгээд би тэр донд бодож байхдаа яг нэг часис нэг юм гоё юм диско шиг дуу явах юм бол уг хүмүүс бас чиг бүжиглэх юм байна да гэж бодож ийсэн зүгээр тэр хүн тэнд миний бодол байсан болохоор чамд хэлээд үтсэн чинь тэгээд чи тэр дуунд бас туртаа харна. Нөгөө октод руу шахаа ийсэн. Гэтэ надад би угаасаа яг ингээд
за ингэ нэг юм цоглог юм гаргамаар байна гэд тэр чинь мэдгүй яат чинь бид нар өөрсдөө бас залуу хүмүүс шүү дээ. Тэгээл ингээл наа гэд найгчснаас надаас юм гоё цоглог юм байвал гоё санагдаад. Тэгвчтэй тэргүй бид нар чинь церемони дээр ингээл айгу гоё зөөлхөн хөнгөн хамгийн гоё юм зөөлхөн хөнгөн юмнуудыг тавьчих жаа болохоор ресепшн хэсэг дээрээ би бол ингээд айгу гоё галтай цогтой байлгая гэж батсан байхгүй юу. Тэгээ тийм ч учраас ер нь ингээд дуулж байгаа хүмүүстэй ч тэр те ингээд ийм дуу байвал зүгээр шүү. Тийм дуу яг нэг нь ийм гоё хайрын дуу гэж болно. А гэхдээ илүү бас цоглог баймаар шүү гэдгийг айгүйх хэлжсэн. Тэгээд тэр бас айгүй гоё номер болсон. Тэгээд хүмүүс бас амар гоё. Өө танаа тэр найз чи юу вэ? Фонограм тавьсан юм гэсэн чи өөрөө дуулаад байлээ тэгээд. Би нөө хөтөлжсэн нөө сүмийн залуу хүртэл сая над руу энэ ч нөө удахгүй дисигийн нөө open mic болох юм лээ. Чи ирж дуулаарай гэдэг. За одоо тэгнэ. Харин одоо би аваад явъя л гэж бодсон шүү дээ. Чигээл явна да. Очиж дуулнаа та нарт хэлнэ. Тийм үсэ. Тэр надаас яг тэр хэсэг айгу та эдийн дуулсан хэсэг үнэхээр гоё байсан. Тийм бид нар тэгээд бас тэр хөдөлгөөнөө бас амар хурдан өөрсдөө хоорондоо зогсож яриад тэгэл чамааг тэгж хүрээлж бүжиглэн гэдгийг чинь баг хормын өдрөл шийдсэн шүү дээ. Тэгээ одоо бүгдээ яг ингэж очиод ингэж тврээд одоо олон дахин тойроод ирэх юм бол манай хүний толгоо нэрэгчл магадгүй шүү. Яг нэг тойрч зогсож байгаад нэг сайхан ингэж гоё дуусгах юм уусгах шигээд амар гоё исэн. Bridesmaid октодтойгоос амар хөөрхөн найзлсан. Гоё октод байсан. Өөр чамд одоо ингэж тэндээс за тэгчэрэг тэгчдэг байж энийг ингэчдэг байж гэсэн юм байсан уу? Үгүй гэхдээ юу байсан? BX бол үнэхээр алсан. Тийм бид BX-ийг авчирч дууссан. BX-ийн ёо тэр дуу мууныхаа үг мөгийг бүгдийг одоо тэр нөгөө нэг ирсэн зочид бүгд мэдчих жишээний. Тэгэл BX-ийн дуулахыг гэхдээ амар сансан байсан. Багтаал дандаа л BX-ийн дуу мөг сонсоол одоо ингээл караоке маркет хаяа орсон ч гэсэн нөө соромоор янз юм ингээл дуулдаг штеп. Гэтэ яг тэгж нөө дуулж муулаад яг гоё тэр дуун дээр нь ингэж гоё enjoy байгаагүй утцсан. Тэгээд яг тэгж дуулаад амар гоёс. Тэр BX бол өстой гоёс. Зарим зочид маань бүр тэгээдсэн шүү дээ. Хурим гоё боллоо гэж бараг хэлэхгүй. BX гоё байлаа гэсэн. Юу BX-ийг авчир дуулуулсан BX-ийг сонсоосонд баярлаа гэж айгүй нэрээ үнэхээр баярлаа. Үнэхээр баярлаа. Тэгээс BX-ийг тэгж амархан бас авчирч чадахгүй мөлий яа тэлэр тэндээ бас айгүй одоо энд амьдардаг штэ өөр хотод амьдардаг манай хот биш тэгээд тэр хоолоос авчирна гэдэг бас жоохон хэцүү байсан дээ яалччгүй нөгөө таньдаг хүний миний одоо таньдаг ч байхдаа миний маа нэг хуурай ах эгч нарын найз болж таарад тэгжиж ингэж гуйж дамаа гуйж авчирж байгаа байхгүй юу тэгэхгүй бол тэгэхгүй бол нөгөө нэг бид хэд бол баг өөртөө холбогдож чадахгүй юм байлээ ер нь бол яалччгүй л нөгөө од хүн чинь тэгэл од л байгаа юм чи тэгэл тийм юм байлээ шүү. Тэгтээс та гоё яасан. Үнэхээр гоёс. Тэгээ нөгөө хөтлөгч нь за хурим юм чинь нөгөө сооровч бас арай л хурцдаг юм да гэд тэгсэн чинь нөгөө нэг хоёрыг хувцас солиод нөгөө дээлээ өмсөхөөгөр сороо дулцсан шүү дээ чи. Тэр сүүлийн тэр юуг би бүр request хийж дуулсан байхгүй нөө сак Андрей гэдэг те тэрийг болохоор тэр өглөх хүн нь олдохгүй ангууд нөгөө бас нэг манай хуурай ахыг би шууд та өглөөрэ шүү гэд би тэр хаж дуучин л гэж бодсон эсвэл яг тэр дууг чинь гэтээ хин тэгж дуулдаг үлээ тэгж үгэлдэг юм хин дуулдаг лээ айстап юм болоо үнэхээр аалсан нэрэ зүгээр л тэр ах чинь одоо бас манай хуурай ах би тэр хоёрын бас гэрч мэрч болж ирсэн баггүй юу бид нэр ингээд нөгөө хоёрыг тахтай айгу найзалдаг байсан тэгээ манай сурим зарж ирсэн тэгж яхад би тэд чинь бас нийлж мэлхээрэ караоке орно штэ тэгэхээр нөгөө ах сака дуулаад сак дуулдаг байсан юм нөгөө айстап дуулна гэхдээ айстапаас илүү нөгөө нэг гайсын дуу нэг амар дуулдаг байсан баггүй өглөлт мөглөлт юм амар явд тэгэл би ерөөдөө ингээд нэг тархиндаа хийчихэж байгаа штэ за энэ 50 ах ч ер нь дуулчдаг юм байна өвчдөг юм байна гэдэг хийцэж байгаа байхгүй. Тэгээд ер нь жахан хүмүүсээ ажиглаа л те. Эртнээс за энэ ч дуулах юм аа. Энэ бүжиглээ. За энэгээр хоол хэлгээ. Ер нь ингээд нөгөө айгүй олон манай энэ одоо юу гэдэг хотод одод байсан байхгүй юу. Одоо ч байхдаа одоо дуучингууд те. Яг дахиад ганц хүнийг дуудсан. Гэхдээ тэр намжаагүй. Тэгээ ер нь бол ингээд өшөө олон опшн байсан гэж хэлж болно. Авчирч дуулах боломжтой. Гэхдээ яагаад би тэрийг сонгоогүй вэ гэхэлэр нэгдүгээрт
бас financial-ийн хувьд бол амар зөв шийдвэр байгаагүй. Хоёрдугаар болохоор тэр хүмүүсийг сонсгож ирээгүй. Бидний хуримд ирж байгаа. Тэгээ эсрэгээрээ харин бидний ойр дотны гоё авьяастай хүмүүс ингээд биднэрт зориулаад ингээд номер үзүүлвэл тэр нь илүү гоё юм болов уу гэж бодсон байхгүй. Тэгээд ерөөхдөө дуучны одоо тийм номеруудыг ер нь айгу хассан гэж хэлж байна. Тэгээд энд чинь бас нэг альтернатив отгоо гэдэг шүү дээ. Байсан. Тэгээд бас холбогдож үзэх гээд тэгээд яг нэг манай event manager энэ хүүхэнтэй холбогдчихлоо гэж ярьжсэн. Тэгээд би болохоор за яах ер нь дэм юм байна гэж боловсон. Яа тэлэр нөгөө тэр чинь нэг юм одоо хуримн дээр яг дуулахад тохиромжтой надад санагдаг байхгүй юу. Яг өшөө дуунууд байж магадгүй би дуунуудыг мэдгүй байж магадгүй. Гэтэ миний мэддэг нэг ганц хоёр дуунууд нь ер нь жоохон эмо болохоор би за тийм юм байна гэд бас нэг айгүй мундаг дууч охин гэл. Гэтэ тэрийг би ч мэдхгүй хинч мэдхгүй. Тэгээд тийм хүн авчирч одоо дуулуулж яснаас тэрний орон зүгээр найз нөхдөд дуулалцсан хамаагүй дээр санагдсан. Тэгэхээр бас заавал хурим гээл нэг амар алдартай хүн хайхахын оронд ойр дотныхоо бас авьяастай хүмүүсийг авчирчвал их зүгээр санагдсан. BX-ийг бол яг зүгээр нэг яг тийм BX-ийг авчрах боломж байна гэд тэгэхээр нь л шууд нөгөө тэр ах эгчигээ за тэгвэл та хэд өөртөө яриа тохирчих тэгээ хэрвээ окей гэвэл яа аваад ирья гэд ярьсан чинь тэгээд манай хэд ашгүй авчруулахаар бас тэгээд BX бол айгу нүд тэр яста өөр нэрээ Шефскис тэр яста гоёсан. Яс нөгөө нэг амар их бас зарим урлагийн номерын хүмүүсээ чи ингээд бүгэлчингүүд тэд нар чинь бас юу гэдэг окей гэчээд канселдах магадлал айгу өндөр байт юм бэл. Тэгэхээр чин төхөөд ирэнгүү тэрийг одоо хинээрээ орлуулах умарлуулах тэртээ тэргүй хөтөлбөр гарсан байхад солин байл нэхлээр амар хэцүү юм бэл. Тэгэхээр бас ер нь backup singer айгу бодож явахгүй бол болохгүй санагдсан. Өстө гоёсан. Урлагийн номерууд гоёсан. Тэгээ танаа гэрийнхнаас явуулсан тэр мэдчилгээ бүр амар хөөрхөн байсан. Би тэгээл бас үзээл бас бүгдээрээ уйлал. Би ч одоо танаа хөрмөн дээр чи хит уйлсан бэ. Чамаг нөгөө нэг ахтайгаа хамт ингээд бууж ирж яхад ингээд бүр ингээд яалтчгүй л уйлд юм байлээ. Тэгээл дараа нөгөө Maid of Honor үг хэлчихсэн чи бас тагаал уйл. Тэгээл байжсэн нөгөө бичлэгийг үзэж байгаа. Бас тагаал уйлцсан. Тэгээд тэгсэн чи танаа тэр нэг ах байсан штэ. Ламаа ингээд жоохон бахта ингээ гадаа наранд гарахаараа ингээд идэв. Тэрээ нартай тий. Яагаа ингээ би нүдээ дэж чадахгүй байна гэдэг байсан гэж. Одоо ч би нарлаа хоёр нүдэрээ бүтэн харж чаддаг дандаа ингээ нэг нүдэ андаг. Тэгээ нэг тийм хөөрхөн яг нэг юм чиний яг жоохон байхыг бүр ингээд яг тэрий чи ингээд амар санаж мансан тэрийгээ гоё хуваалцсан тэрийгээ бичлэгнээрээ оруулсан байсан чи бүр амар хөөрхөн байсан бүр. Тэгсэн дээр артлын bloopers хэсгүүд байсан ш нэг юм. Тэгсэн чи одоо чи хэл юм уу би хэл юм. Гээ хэлэхээр уйлчих гад байна. Тийм манай хөөр хэмшлээ. Манайхаас айгу олоолаа ээжийн ахтай нар айгу олоолаа. Би ч ээжийн талд өссөн. Тэгэнгүүт бүгдэндээ амар татна. Яг л ингээд нэг амар гоё том халуун гэр бүл өсөжсэн байхгүй. Тэгэл би чин тэндээс чи нэг 18 аресттэй яваад гисэн. Тэгээ яг тэд нар бол ингээд хөрх яг намайг тэр меморигоороо санаал ингээд амар миний хуучны юмнуудыг аяг ярьсан мэт. Тэдрийг сонсчод би асуур яг яалччгүй ингээд амар яад юм бэл. Сэтгэл бүр ингээд догтлоод тэднийг ирсэн юм шиг санагдтал яг тийм мэдрэмж авд юм бэл. Тэгээд тэр манай ахын нэг ингээд бид нар очиж чадахгүй ч гэсэн энэ бичлэгийг хийж байгаа зорилго нь бид нар чамтай хамт байгаа юм шиг мэдрэгтгүүц ингээд байхын тулд энэ бичлэгийг хийж явууллаа гэдгсэн чинь нэрэл яг хамт байгаа юм шиг санагдтал тэр бичлэг яг миний сэтгэл бүр амар хүрсэн. Тэг хол байгаа одоо ингээд хурмаа яаж байгаа энэ хийж байгаа хүмүүстэй бол ингээд хэлэхэд яаж хийж агаад гэр бүлээсээ дан ганц ээж аав гэлтгүү те бас хамаатан садныхаа ойр татн хамт өссөн ах дүүнэр найз багын найз нөхөд те үнэхээр чиний хурман дээр ирээгээд ирч чадаагүй те тийм хүмүүсийг үг одоо тэр хурман дээрээ бас бичлэг хийлгээ явуулаад тэрийг нь видео олгоо үзүүлэх бол айгүй чухал юм байлээ гэж бодсон. Систем гоёс. Яг л хамт байгаа юм шиг тийм мэдрэмж бас яг төрд юм бэл. Гэтэ угаасаа яг хурман дээр чи ингээд хоёр ингээд нэг ширээн дээр ингээд суугаал хурманд ирсэн зочд чи ингээд талаар ингээд тараа ширээнд ингээд суудсан маш тэр бүх хүмүүс дээр ингээд хоёр очиод ингээд уулзаж чадахгүй гаас хоош яг ингээд тэр хүмүүс ирсэн байгаа ч гэсэндээ тэнд ингээ бас гоё бичлэгээр ингээ харагдаж байгаа хүмүүс харагдаж байгаа болохоор бас яг л ингээл бүгдээрээ л байгаа юм шиг санагдсан. Амар гоё тэр заал дүүрэл тэр тэгэл заал
дүүрэл бид нар яг хоол молоо идэлж гадаа бас бороо амар хасгарч унсараад. Харин гэсэн тий. Үлгэрийн байсан. Чамд одоо ингээд одоо хоёр бас хурмаа ер нь хийн гэж бодож байгаа шүү дээ. Тийм. Тэгээ тэрэн дээр ингээд за энэ санааг аваад энийг хийчихвэл гэж бодсон юм байсан уу? Би болохоор хурмаа ерөөсөө тийш томоор хийнэ гэж төсөөлдөг байхгүй юу? Ерөөсөө ингээд өмнө нь ингээд Монголд ингээд хийж байгаа хүмүүсийн хурмын ингээд зүгээр ингээд бичлэг дээрээс үзэхээр ингээд амар том дууч тэрээл бүр ингээд найр наадам шиг юм болоод хитэн удаа хувц мунраа сайлал ингээд амар их юм болоо би өөрөө тэрийг ингээд харсан чинь ингээд надаа яг л чиний хэлдгээр ингээд зөвхөн бит хоёр ингээд энэ өөрсдийнхөө амьдралын энэ одоо нэгнтэйгээ учирсан амьдралаа ингээд холбоод илүү аз жаргалтай амьдрий гэдэг ингээд хайрын өдрөө ингээд хийх чахад ийм олон төрлийн ийм хэрэгтэй ч юм уу хэрэггүй ч юм уу ингээд дууч дуурал дуулаад яг энэ нэг хэрэггүй баха технээс зүгээр би болохоор хурмаа ийм далайн эрэг дээр нэг ийм хөөрхөн ийм жижигхэн нэг ийм баталдаг юу гэдэг одоо тэр юу юм нэг фрейм ингээ босгоцсон тэгэл тэнцээ хоёр талд нь хитгэн хүн суудсан ингээл гараал бүгдээрээ тэгэл гой байж байгаа л тэгэл хааны мөндөө яваад өгчих юмсан гэж боддог байхгүй. Танай хуримнаас харсан гой юмнууд байсан. Тэгэл тэр тэр чимэглэл тэгэл өмсөж юу ингээд гацаад байна. Зөндөө гоё юм байсан. Ер нь л хурмаа хиймээр л санагдсан. Манай нөхөр хүртэл гарч ирчихэл хийчвэл хийчмээр л юм байна те. Тэгэл тэгтээ амар их ажиллахаа гэлтэй. Тэгтээ бол хиймээр л санагдсан. Ер нь бол хийчихээр юм бэлээ гэж одоо хийцний дараа ч гэсэн бодож чинь хийхээс өмнө ч бит өөр ер нь хийчнэ л гэж бодож ирсэн байхгүй. Тэгтээ яг сайн төлөвлөл яг нэг төрөний хэлсэнчлэн хоёрыг гэж байгаа хүмүүсийг аягүй сайн хамруулах хэрэгтэй юм бэлээ. Тэгээд мэдээж тэдний хүчээр биш тий тэд нар өөрсдөө ингээд угаасаа хүмүүс амар туслахтай л тий тэгэл чадхад хараал туслая л гэж байгаа юм чинь тэрийг яг зөв ашиглаад яг нөх амар хүний бас ачааллыг юусаа хэтрүүлж болохгүй шүү дээ тусалж байгаа хүмүүсээ тийм чинь ингээд за та тэгвэл тэр хэсгийг хийгээд өгөөч ч гэдэг юм уу тий ингээд бас хүмүүс юмнуудаа ингээд гоо хуваарлаад өгчвөл хийж байгаа хүмүүст нь ч ингээд хурманд ингээд тусалсан тий оролцсон гэсэн юм сэтгэлгээтэй бид ингээд тэр чинь тэр хүмүүс ч гэсэн айгу гоё байгаа байхгүй юу энэ хурмыг бүтээлцэж байгаа гэсэн үг шүү дээ бид өөр яг энэс хурим хийхдээ за ингээд нөгөө бүх юма хүнээр хийлгэе гэж ярьсан байхгүй юу бүх яг одоо компаниудыг аваад ингээд хийлгэе тэгсэн бүр амар үнэтэй болохоор байсан тий зүгээр venue буюу хийж байгаа газар хоол decoration буюу чимэглэл энэ гурван юм нийлээл $30,000 гэж зүгээр нэг юм зүгээр нэг газраас л тийм үнийн санал авсан. Тэр дунд нь одоо юу гэдэг бидний хувцас одоо юу гэдэг видеографер гэдэг юм уу зурагчин юу ч ороогүй. Газ, машин, жашин зөндөө юм ба тий. Drink гэдэр юу ч ороогүй байсан баг. Тэгээд бид хоёр бодчоод за хурим хийх нь гоё. Яа тэгтээ ийм амьдралгүй юм байж болохгүй гэж бодоод тэгээд өөртөө ерөөсөө яа гэд хийгээд өөртөө яг хайгаад хийсэн баг. Тэр нь хамаагүй зөв шийдэл алчихлаа. Тэр нь хамаагүй хямдхан туссан нь. Тийм ер нь бол хамаагүй хямдхан тусч байгаа юм чинь. Тэгээд бид нар чинь ингээд decoration хийлээ гэхэд ингээд санаануудаа гаргаад юмнуудаа Amazon-оос аваад том одоо юу гэдгийг тайз майсныхаа юмнуудыг Amazon-оос захиалаад аваад тэгээ энд чинь нэг сайхан юм буцаачч болно те сар дотроо тэгээд буцаагаал хайрцанд нь хийгээл буцааччих жишээний тэгээд тэднийг ингээд бид нар өөрсдөө контролдож чадчих байгаа байхгүй. Тийм тий. Тэгээд бас ингээд хорим хийн гэд тэнгүүд бас ингээд одоо ингээд нэг прожектор аавн тэгэл тэнцээ засах тайз аавн ширээ аавн сандал аавн гэл тэдний чинь яг үндэ эн чинь бол тэгэл төрөөсөлчдөг ч газар байна. Эсвэл тэгээ сайхан дэлгүүрээс аваад цэвэрхэн ирэглээ буцаах сонголт байна. Тэр нь сайхан. Би ингээд бас ээж мэжиг Монголоос ирэл дэлгүүрээс юм авал таалагдахгүй нэ буцаачих гингүүд болд юм уу гэ гайхаад. Харин. Одоо тийм орчинд амьдарч байгаа хүмүүс чинь тэрийг бас ингээ ашиглаад хэрэгжилчих хэрэгтэй шүү дээ. Ямар тэр хүний ямиг аваад тэр чигийг үлдчихэж байгаа шүү. Тэгэл сайхан хоёр талтай win-win. Тий. Гойсан тайзны засалт масалт бүх мөнгө тэр хоёрын сууж исэн ширээний артлын хан тэр неон гэрэл мэрэл бүр үнэхээр гойсан. Би чинь тэр Викторийн ард суусан ханы чинь Home Depot-оос тийм
backdrop гэж нэрлэдэг юм байлээ. Тим юу аваад нэг юм хөөсөнчөрч юм шиг юм хавтан аваад тэгээ тэрийг ягаанаар будаад тэгээ хатааж байгаа тэр өдрөө авчирж байгаа тэр дотоор нь хөл зоогоо яг ингээд ярингууд ингээ амар их ажил. Гэхдээ ингээд нөгөө нэг тэр чи агай олон сарын өмнөөс төлөвлөж байгаа болохоор чи нэг өдөр нэг жоох юм хийхэл тийм л ажил байгаа байхгүй. Нэг өдөр нэг гарч нэг юм авах юм уу те. Тийм л ажил байгаа байхгүй. Чи нэр хормынхаа одоо ингээд хоримт чи одоо theme гэж байдаг шүү дээ. Одоо bridesmaid-ууд нь одоо ямар өнгийн палаж өмсөж байгаа шалтгаалал одоо ширээний бүтээлэг янз бүрийн юмнууд нь адилхан өнгөтэй байх жишээ нэдэг. Чи өнгөө яг юу гэж бодож сонгосон? Яг яаж сонгосон гэх юм уу? Харин хүмүүсээс тэгэл амар их тим нь юу юм ингээл айгүйх асуугаадсан. Тэгээ би бодож жоод цагаан тэгээд зөөлхөн ягаан сонгоё гэж бодоод тэгээд нэг юм цэцэгний юм зөөлхөн нэг гоё ягаан өнгөөр тэгээд цагаантай оршуулбал айгүй гоё юм байна гэж бодоод тэгээд тэр хоёрыг сонгосон. Тэр юу бидний өмссөн палажны өнгө хүртэл амар гоё. Зурган дээр бүр амар гоё гарсан лээ. Тэгээ би чи нөгөө хойлоо ярьжсэн чи урд нь нөгөө ногоон юм уу эсвэл пич ч юм уу энэ гэж бодож ирсэн. Яг ярьж байгаагүй өнгөө бэлдсэн байхаа нь вау. Яг ногоон гэж бодож ирсэн боловч тэгээ би одоо нөгөө нэг манайх ч угаасаа байгальд хийж арчтай тэнгүүд ногоон дээр ногоон гэж бодогдоод тэгээ за ялгархгүй юм байна гэ ногоон дээр ягаан чи яг гоё ингэ цэцэг шиг гоё ялгарх юм байна гэд тэгээд би таад ягаан нь болоод би цагаан нь болохоор яг таарах юм байна гэж бодоод тэгээ ягаан цагаан гэж болгоцсон. Тэгээ цэцэг мэцэг хүртэл яг гоё ягаан цагаан цэцэг бариад гойсан. Тэгээ бид нар чинь бүр бүкэгээ хүртэл өөрсдөө хийсэн тий. Bridesmaid охтууд нөр өөрсдийнхөө барих цэцгийг хийгээд минийхийг болохоор тэр манай нөгөө ихч хийгээд тий. Тэр миний барьсан цэцгийг бүр үнэхээр гоё болгосон бэлээ. Бүр нэг хөөрхөн зүрх хэлбэртэйсэн үү? Тийм. Тийм зүрх хэлбэртэйсэн. Би ямар ч байсан өөрийнхөө цэцгийг өөрөө хийсэн. Тэгэл ер нь ингээд хормын юм зохион байгуулна гэдэг чинь ингээд нэг талаараа амар гоё фан юм бэлээ. Тэгэл гоё энэ тэндээс шин юм сураал, шин хиллгүүдийг сураал ингээл тэгээ бас яг тэр хоримд бэлтэж байхад яг ингээд яг нэг юм гоё найзуудаараа зүгээр ингээ ханг аут хийж байгаа чинь шиг амар гоё л байсан. Бүгд тийм стресс бол нэг амар байгаагүй. Би нөгөө нэг rehearsal дээр очиод би болохоор ийм бодолтой очсон байхгүй юу. Ингээ за ингээл бид нар ингээл алхаж үзээл бүх юм баг би мэдэхгүй юм чинь бэлэн болцсон юм дээр ингээл бид нар ингээл те нөхөр нь нэг алхаал эхнэр нь нэг алхаал бид нар нэг алхаж ороод тэгээл баг буцчих юм байна дөө гэж бодоод очсон чинь ингээд юм хов хоосон юм заал тэгээл ингээд хүмүүс ингээл юмаа хийж эхэлж ийсэн тэгээд тэгсэн очсон чинь танаа нөхрийн ихч шууд за одоо бүгдээрээ ингээд нэг сайхан те тойр зогсож байгаад ажлуудаа хуваарлаад авчиг гэдэг. Тэгээ би за тэгээл тэгсэн чинь ерөөсөө тэнд юу ч даан болоогүйсэн шүү дээ. Тэгэл бараг цагийн дотор тэнцээ хэдэн хүн байсан нэг 12 3 хүн байсан баг. Бүгдээрээ ширээнүүдээ зөөгөл тэгсэн үү? Амар цөөхөн л байсан гэхдээ. Зарим нь эсвэл зарим нь тайз засчихсан байхгүй. Тэгэл нөгөө ихч шүү. За тайз засхан тайз руугаа, ширээ засхан ширээлүүгээ, сандалны өглөөрөө хийх нь өглөөрөө гээл. Тэгэл тэгсэн чи цагийн дотор тэр газар ингээл боссон. Би бүр ямар хурдан юм бэ? Тэгээд яг нэг хүмүүстэй бас яг нөгөө нэг хаана юу хийсэн гэдгийг бас нэг жоохон ингээд дөрслөл өгөхийн тулд хэлчихье те. Манай хорин болохоор ингээд хотын төвөөсөө зайтай ерөөхдөө бол энтгэхэр бол хөдөө гэж ярина. Ийм хөдөө мал аж ахуй шиг тийм газар. Ерөөхдөө ингээд харуулбар цаана мал зал байгаа. Байсан. Үхрээс манай хөлтөр үхрийг харж идвэр гайхаад. Тийм одоо нэгсэндээ farm гэж яриад байгаа байхгүй юу? Одоо айгуу том фармыг доторхын ингээ гоё болгоод цэвэр одоо янзлаад тэрийг одоо ресепшны area буюу хүлээн авалтын area болгоцсон. Тийм нэг юм том заалтай. Тэгээд тэр том нэгсэндээ амар том эдлэн газар хид хідэн юм байшинтай. Тэгээд тэр байшин нь бүр 1800 онд баригдсан. Тэгээд бүр дайн майны үеэр баригдчихсэн тийм амар удаж байгаа байшин баггүй юу? Таач тийм баха. Тэр нөгөө бид нар нүрэ будахгаа орсон байшин бүр амар хуучны байшин байсан тий. Гэтэ нэг тийм юм нэг хөөрхөн юм бутик бас тийм нэг юм музейд ороод ирсэн юм санагдаад надад. Би бүр яа юм өмд нь хүрээ эвдэлчих үедээ одоо баг нэг ингээд хүрэхэд эвдэрчгээр юм шиг санагдтал тийм нэг юм антик байшин байсан. Тэгээд гадаанаа болохоор нэг жижигхэн нэг юм одоо тэрийг нуур гэх юм цаашаа юу гэж хэлэх вэ? Пон гэх юм уу? За цөөрөмч гэх юм те нэг юм жижигхэн хөөрхөн юм цөөрөм тогтсон устай. Тэгээд айгуу гой том модтай. Тэгээ би тэд юу гэж төрсөлсөн бэ гэхээр
яг тэр том модныхон доор нь ceremony буюу ажиллалаа хийлгээд reception буюу хүлээн авалтаа доторх тэр нөгөө баар нь гэдэг байгаа шүү дээ. Тэрэнд хийя гэж ярьсан байхгүй юу. Тэгээд манай тэр venue-ний газраас санал болгосон юмнууд болохоор бүх ширээ саналуудыг санал болгосон. Одоо тэр цаанаас юм уу тий. Тэгээ та нарыг хэдийг хэлхийн тэр одоо хит хэрэгтэй тэрийг өгч бид нар тоогоор нь буулгах чигээд ингээд тэгээд тэр гадаанах сандал мандлыг бүгдийг тэднэр ингэж гаргаж өгсөн байхгүй. Тэгэхгүй зарим газрууд болохоор сандалчгүй зүгээр ховхоосон. Зүгээр л заал одоо. Тэгэнгүүт бид нар ингээд өөрсдөө сандлаа түрээсэлдэг газар дуудах хэрэг гарч байгаа байхгүй. Тэгэнгүүт манай тэр газар болохоор тэр мөр нь орцсон. Тийм байсан. Тэгээд тэгээ бид хэд яг юу гэж ярьсан гэхээр за ингээд хоёр хэсэгтэй юм байна. Reception юм хоёр газар чимгэлэх юм байна. Тэгтээ ceremony бол угаасаа ойлгомжтой тий. Сандлуудаа тавиал нөгөө гол зогсож байгаа арка чимгэх юм байна гэд ойлгоцсон. Тэгээд татгшоогоо ороод юу хэрэгтэй вэ гэхээр тайз амар чухал юм байна гэд. Тэгээд за тайзаа яаж босгох уу гэд тайзны юмнуудаа авцсан байсан. Тэгээд ширээний бүтээлийг сандлын бүтээлийг авах угаасаа ойлгомжтой бас ингээд тавьчихна. Тэгээд дахиад нэг гол чухал юм байна. Centerpiece буюу ширээний голын decoration одоо нөгөө цэцэг лама гэдэг байгаа шүү дээ. Тэдрийг яаж таах уу гэдгийг бас тэрийг ингээд бодцсон байсан. Тэгээ тэрийг авцсан байсан болохоор шууд ингээд хит хитэн дизайн гаргаж байгаа л нэгэнгээр нь засцсан байсан те. Тэгээд нөгөө нэг хэсэг нь болохоор бит өөрийн суух хэсэг байсан байхгүй. Бит өөрийн суух хэсгийн артал нь ямар байх. Яагаад тэр хамгийн их зурган дээр гарна гэд. За тэрийг айгу гоё хийгээд тэгээ тэрэнд зориулж бит өөр нөгөө Home Depot ороод юм авсан байхгүй. Бас тэгээд айгу гоёс. Гоё сэтгэсэн байсан. Тийм байсан аа. Нөгөө нэг хэсэг нь болохоор одоо ерөөс ингээ нэг зассан хэдийн хэсгийн тухай яриад байгаа шүү дээ. Нөгөө хэсэг нь болохоор хүмүүсийн зураг авах хэсэг нь гаргасан байхгүй юу. Тэгсэн чинь яг тэрийг ингээд нөгөө нэг тэр яг тэр хэсэг нэг юм том хаалгыг нэг хаагаад нэг юм арк тавьчихсан харсан жина. Ерөөхдөө хідүүлэг орж ирж исэн талын хэсэг нэг ингээд тэр хэсэг чинь уг нь ингээд хүмүүсийн зураг авах хэсэг болох байсан боловч тэр хэсэг муухай харагдаад байна гэдэг нэг хөшгөөр дараад ингээд юу арк цацсан. Тэр хэсгийг үгүй тэгж бодож хийсэн яг санаа нь. Тэгээд нөгөө хоолны хэсэг байгаа тий. Тэгээд хоолны хэсгийг бол нөгөө кейтеринг авсан байсан болохоор тэд өөрсдөө бүх юм аваад ирж болохоор ингээд асуудалгүй болцсон. Тэр ерөөхдөө амар байсан. Тий. Хоол бол өстой амар байсан. Ерөөсөө нэг энэ хідэн хэсгийг л чимх юм байна. За тэгээ яг тэр дунд нэг жоохон юм илүү гарвал одоо юу гэдэг нэг дээр нэг юм хөшиг тогтооч юм ингээд ярьцсан. Тэгээ яг тэр бүх юм аваад татсан нөө бүх юм бэлэн байсан болохоор ерөөсөө тэгээ нөө дизайн хийж байгаа одоо яг төсөөлсөн байсан бас нэг охин декорашны багийн нэг охин байсан. Тэгээ тэр охин ерөөхдөө бүгдийн заа орчлаад тэрийг ингээд хийгээд өчг энийг хийгээд өчг гэл ингээд тэгэл нөгөө ирсэн хүмүүс маань тэдний гялс хийж өгөөл. Тэгэл бараг би чинь нэг доор хүүхдүүд харж байгаа л цаг үлөө нэг цаг 30 минутын дараа яваад ирсэн чинь юу вэ? Нөгөө хов хоосон байсан. Заал чинь бүх юм нь ширээ засагдцсан өөр явж ирсэн амар гайхсан. Чи тэгээд одоо чи бас ингээд хурмаа ингээд хийн гэд төлөвлөсөн байсан ингээд нэг юм вижн байгаа шүү дээ. Ингээд та бодцсон. Одоо энд юм байна, тэнд тийм юм байна гэд бодож исэн. Бүх юм чи ингээд биелж чадсан хурмных чи өдөр бүх юм ерөөхдөө том заалыг би нөгөө орд марш хараагүй штэ ингээл явцсан тэгэл маргааш нь ирсэн тэгэл бараг шууд сандал руугаа нөгөө битэрийн цацсан ширээрөө суусан тэг ингээ хайлталталтыг өөр нь харж ам чинь тэнгүүд ерөөхдөө бол ингээ төсөөлснөөс бүр амар гоё болчихсон тэр тайз майз бүр ямар гоё болчихсон бэ яг тайз бол яг төсөөлсөн байсан битэрийн хаан төсөөлсөн байсан би хоолны хэсгийг бол би харж чадаагүй яг нөгөө хүмүүсээр ингээ дадлахцаас болохоор гэхдээ яг сайн нөө сүүл видеон дээр харсан чинь өө ийм хоолнууд ийм снэкүүд байсан юм уу гэдэг ингээ харсан зөндөө гоё хоол байсан. Тэгээ бас нэг хөөрхөн ингээд бэлэг мэлэг хүлээж авах хэсэг, ирж чадаагүй хүмүүстэй зориулсан хэсэг нэг гаргацаас тэдрийг бас харсан. Тэгээ ер нь л яг миний яг төсөөлж исэн бүгд л ер нь тий одоо яг декор тал дээр гэх юм уу тий бүгд болсон. Бараг илүү болцсон байсан гэж би харсан. Яг хөө тэр нэг хүмүүсийн зураг авахулах яг тэр dedicated хэсгийг нэг жоохон өөр газар тавиад ингээд тэрийг хүмүүс мэдгүй өнгөрцөн байсан боловч гэхдээ тэгэл хүмүүс зураг энэ тэгэл ахуулаад явцсан л байсан л та. Гэтэ барыг тэр дотор ахуулснаас нөгөө яг церемониг чинь дуусгаад гадаа ахуулахад гадаа үнээр гоё байсан байхгүй юу. Тэгээ бороо ороод тэгээд ингээд бас жоохон юм өөрчлөгдсөн. Тэгэд одоо чи ингээд хормоо хийгээд ингээд дуусныхаа дараа одоо эн чинь 20 болоод бараг 20 онцлоо шүү дээ тий. Тэгээд ингээд бодоол байж хахад энийг ингэчдэгч байж юу ийм юм нэмсэн бол гоё ах байж тээ гэж бодсон юм юу вэ? Яг хоо хэрэг бороо ороог байсан бол бид нар жоохон хоцорч эхэлсэн гэж би бодсон. Яа тэлэр яг төлөвлөсөн цагаас ана 30-40 минут тэнгууд чинь л ингээл
бүх нөгөө нэг хөтөлбөр ингээд 30 м хойшлчин. Тэгээ энд чинь яг бүх юм цагаараа бидрийг яг 10 гэхэд дуусаад одоо яг за 11 гэхэд дуусаад ингээд хүлээлгэж өгөөрэй гэцээсэн. Тэгэхээр бид нэгдүгээр цагт баригдчихсан. Тэгэнгүүт нөгөө бороо ороод жоохон хоцорч эхлээд тэгээ нэг ганц хоёр номерууд маань алга болсон. Гэхдээ тэрэн дээр ингээ яг тэгчдэг үедтэй гэж бодсон юм гэвэл ганц хоёр илүү өөр хүмүүсээр үг хэлүүлдэг үедтэй гэж бодсон. Яг нөгөө үг хэлэх ёстой бас чухал хүмүүс маань үг хэлж амжаагүй дууссан. Тэгээ дээрэс нь хоолны хэсэг дээр нөгөө нэг хүмүүстэй бас аягүй сайн нөгөө хоол аваарай дээрээ ч юм уу те нөгөө буфе бид нар захиалцсан болохоор буфе шүү тийм болохоор ингээ те дахиад очиод аваарай гэсэн хүмүүс болохоор нөгөө яг рестораны хоол гэж бодсон юм уу яг нэг 50 гэсэн хэмжээгээр нь идэл ингээд болцсон одоо дахиж өгөхгүй гэж зарим нь тэгээдсэн бүр ингээд дахиж авч болохгүй байх гэж бодсон ингээд тэгээдсэн байхгүй. Тэгэхээр тэрийг бас ингээд амар сануулад хит удаа тэгээд бас нөгөө би бүр ингээд коктейл авар хийгээд тэгээд бар тендерт дуудаад бар одоо ажилласан яг шууд хард ликороор нь гаргаагүй дандаа коктейл маягаар тий вайн гаргасан. Тэгтэл тэрийг бас айгуу сайн зарлуулж чадаагүй. Тэнгүүд нөгөө нэг яг баар маань жоохон орхигдсон. Нэг хүмүүс очиж үйлчлүүлээгүй, хүмүүс очны хуухам аагүйсэн. Тэгээ бид нар нөгөө нэг ерөөхдөө Монгол стайлаар биш жоохон Америкчуу хийсэн болохоор Америкч бол ширээн бол ингээ яг ингээд юм лаа тэгэл жоох уус тэгэл цэцэг ингээл ийм л юм байдаг. Идэж явах юм тавьдгөө ширээний гол чихэр жимсэн. Яг гэхдээ бид нэг чихэрний тавир тавьсан л та. Тэгээ тэрийг тавихгүй гэж бас нэлийн ярьж байгаа тэгээ тавьсан. Тэгээд ерөөдөө монголчин тэгэл голтон айрах ингээл юм тавьдаг шүү дээ. Тэгээ бид нар тийм юм ерөөсөө тавихгүй гэж яриад тэрийгээ эсрэгээрээ нөгөө нэг баарлуугаа очиод хүмүүс өөрийнхөө үссэн хэмжээгээр ч юм уу те хэрэглэгээ гэж бодсон. Гэтэ тэр алхахлаар бас нөгөө Монголоос ирсэн хүмүүсийн хувьд ч юм уу эсвэл энэ дээрээ дудаагүй зарим хүмүүсийн хувьд шах шинэ байсан болохоор ингээд нэг юм хүмүүс ирж үйлчлэх юм болов уу гэж харсан юм шиг байлээ. Тэгээ дээрэс нь тийм болохоор ч тэр мө баарлуу ер нь айгу очоогүй. Тэгээ уух юм амар баг гарсан. Тэгээ тэр надаа жоохон нөгөө хөтлөгчөөрөө жоохон ингээд хилүүлээд хидэд удайлаа те хэдэд нэг одоо баар ажиллаж байгаа шүү ч гэдэм үү те одоо баар гэдэг нь за хүн тэгэл ингээд амар ахтарс гэсэн үг шүү дээ. Soft drink явж исэн бүхэл drink гэдэг тэнд явж исэн байхгүй юу. Тэгээд тэр жоохон тэр хоёр хоолны тэр хэсэг дринкний тэр хэсэг жоохон алдагдцсан. Тэр хэсэг дээр нэг арай жоохон анхаарал алдагдцсан гэж би бол хувьдаа бодсон. Бусдаараа бол хөтөлбөр тэгээд decoration ceremony бүх юм бүр яг л planned болсон. Ганц хоёр номерыг бол хассан. Тэгээд бас тэр ганц хоёр номер хасаад хүмүүсийг бэлдүүлж ирчээд гаргаагүй. Тэгээд тэр бас жоохон юу юм бэлээ. Тэр хүмүүстээ бас жоохон онцгой санагдсан баг. Тэгээд тэр бас жоохон эвгүй байсан. Би тэгээд та хэдийг нөгөө чамаа нөгөө 10-аас яг дуусгана гэд харна. Танаа яг нөгөө юу хөтөлбөр л яг 10-аас л ингэж шахуу дуусч байгаа юм байна да гэж бодод байсаахгүй. Тэгсэн чинь тэгвэл яг нөгөө нэг 10-аас хойш дуу муу тавьж болохгүй гэдэг тийм юм байсан юм байл шүү дээ. Тийм ер нь бол хэлсэн бид нар очиж уул яа тэлэр тэр чинь ингээд хэдийгээр ингээ хөдөө ингээд эргэн тойронд айл харагдахгүй байгаас тэ тийм ч гэсэн ингээд нэг 4-5 майл яваад ч юм уу тэ ингээд айлууд байдаг юм байна л да. Тэнгүүд ингээд тэднэрт нь ингээд сонсогддог гэж тэгжсэн байхгүй. Тэгээд тийм болохоор 10-аас хойшоогоо ингээ хэрвээ хөгжим дуурах юм бол цагдаа дуудчихдаг гэд. Тэгээ бид нар шиг бас тийм юм хүсэхгүй шүү дээ. Тэгээд тэгсэн болохоор нь за амар 10 гэд хөгжмөө бүр унтраагаад тэгээ яг тэр хавьда нэг жоохон 30-40 минут ч юм уу ханг авт хийгээл юм ярьж байгаа. Тэгээд ингээ хүмүүс яг 11-гээ гарахад болох юм байна. Тэгээд үлдсэн цагт нь юм хураагаад таарах юм байна гэж яг бодсон байхгүй юу. Гэтэ яг тэр бодсноор болсон боловч нөгөө бороо оронгууд чинь нөгөө хүмүүс чинь явах уу байх уу гэд ингээ хүмүүсийн удаашрал амир үсээд бид нар нөгөө юм хурааж исэн хүмүүс маань бас үлдэх үү явах уу гэл ингээл айгүйх тийм асуудлууд гарсан байхгүй. Тэр бороо яг гоё байсан ч гэсэн сүулдэ тэгээд яг шүн жохоо ордог жоохон сайн байсан. Тийм. Жоохон нөгөө хүмүүс машин барьж харих байсан болохоор нэлээд удаан харсан. Тэгтээ гоёсон. Тийм сайхан өдрөө орой тэгээд 2 цаг машин барихыг хүн багт. Харин хүмүүс ингээл яагаад ийм хол хийсэн л гэж амар гайхаадсан. Мэдээж хол хийсэн шалтгаан нь бол мэдээж venue маань үнэн айгу боломжийн байсан болохоор тийг сонгосон. Гэтэ угаасаа айгу тасархай venue байсан. Аха. Ихэнх нөгөө нэг хормууд ч одоо ингээд одоо за энэ DC төрөн боллоо гэхэд одоо Arlington Falls ч юм уу те нэг за өсрөлийн 10 майл дотроо болоод байгаа байхгүй юу. Тэгэнгүүт манайх болсон чинь баг 100 майл 60 майл амар хол болцсон тийм. Тэнгүүд яг нэг 2 цаг
Яг манайхаас л 1 цаг 30 минут байсан. Тэгээд зарим айлуудаас бүр 2 цагийн зайтай болчихж байгаа байхгүй. Тэгэл тэнцээ чин тэгээ гол нь нөгөө яг бороо орцсон тулдаа жоохон хүмүүс бас нэг тиймэрхүү байсан байж магадгүй л нөгөө уг нь бороо ороог байсан бол тэнцээ амар гоё том талбай тэгэл тэр фарм тэгээд тэр байшин гэл хүмүүс ингээд эрт ирсэн ч бай, оройтж ирсэн ч бай ингээд гоё цагийг гоё өнгөрүүлэх, гоё байгальд байх, гоё уг нь айгүй гоё газар байсан. Тэгээд бороо орсон болохоор хүмүүс жоохон борооноос цогтаал энэ тэнд очиж жоохон сууцгаасан баг. Тэгээ би бас нөгөө нэг битэр чинь за холоос ирж байгаа хүмүүс маань яаж ирэх үү, унаа мунаа гэж айгүйх бодсон. Тэгэл хүмүүс тэгэл өөрсдөө аргалаа л яг үндэ ирчдэг юм бэлээ. Тэгэхээр бас хол хийн хүмүүс яах вэ гэж бас бодхоос илүүтэй яг тэр газар чинь тооёрт өөрсдөнд чинь таалагдж гэнэ үү гэдгийг айгүй сайн бодох хэрэгтэй юм лээ. Тэгээд тэр бас нэлээд ихний хэсэг толгойн өвчин болсон. За одоо яа гэм бол амирх одоо тэр нэг голд нөгөө арх тавиагүй гэдэг очиж бас нэг талаараа тийм байхгүй. Хүмүүсийн уухыг яг үндэ бол контролцсон байхгүй. Яа тэлэр хол болж байгаа. Тэр чинь бид 200% одоо хариуцлага болчихж байгаа. Тэнгүүд голд нь ингээл хаа хамаагүй арх тавиал пив тавьчих юм бол тэ хүмүүс ч мэдээж дойргон уун тэ тэнгүүд согт одоо их уугаа согтох ч юм уу тэгээд янз бүрийн болчихгүй гэсэн зорилгоор баар нээсэн байхгүй юу. Тэгээ баар нээгээд нөө бартендердээ сайн хэлээд тэ ингээд доороо нэг хүнд 3-аас 4 drink ч юм уу тэ ингээд serve хийшүү. Энэс тэгээ хүмүүсээ ажиглаж агаад жоохон нилээ ингээд согтох гээд байгаа хүмүүс байвал ингээд биднэрт хэлээрээ бид нар тэрийг ингээд одоо юу гэдэг нь те хин нэг нь даатгаж явуулна шүү ч юм уу ингээд иймэрхүү юмнуудыг бас дундаар энэ чинь яаж байгаа байхгүй юу зохион байгуулж байгаа байхгүй юу тэгэхгүй ингээд за тэгэл уул идэг хаа өөрсдөө ирсэн учраас гэх юм бол тэр чинь ерөөсө болохгүй болчихж байгаа. За ингээд 20 дуусна юм байж. Тэгээд Балсар гэж та хоёрыг би уг нь амар гоё бич рүү явж нэг 2-3 хоног гэж чинь ярьжсэн шүү дээ. Тэгэж бодож исэн чинь өө өстө маргааш нөлөө нөгөөдөр нөлөө нэг хол газар аялцсан байсан нөө. Яг угаасаа нөгөө жирэмсэн болохоор хол явж чадахгүй гэдэг юм мэдчихсэн болохоор битэр за яг ойрхон далаа ч юм уу явъя гэж ярьж исэн. Тэгтээ маргааш нь болохоор нөгөө бид нар чинь гэрээс гарахдаа 2 машин дүүрэн юм ачаад тэр venue руу явж байгаа штэ нөгөө бүр юу хоолын одоо нөгөө нэг bedroom апартмент түрээсэлдэг машин бишээ багтдаг юм ачааны машинаар хамаг юма зөөж явж байгаа байхгүй яа тийшээ. Тэгээ тэр чинь ингээ буцаад ирсэн манаа гэрэн гадаа. Тэнгүүд бид нар тэрийгэ буулгаад юу хоолоо буцааж өгөх шаардлагатай болж байгаа байхгүй яг тэр маргааш нь. Тэгэхээр маргааш нь бол юм тийм амар хооны мөнлөг, романтлаг байх тийм ерөөсөө байхгүй. Манай өн хөрх юмтай шууд очиод хамаг ажилдаа ороод юмнуудаа буулгаад машинаа буцааж өгөөл тэгэл нөгөө айтайхан амьд байгаа нөгөө нэг цэвэрхэн юмнуудаа газ буцаагаал буцаах дэлгүүр өдрөнд буцаагаал тэгээд явцсан баг. Тэгээ маргааш нь тэгээд тэрний маргааш нь би тэгэд за амрыгээ ярьжсэн чи манай гэрийнхэн угаасаа нүүд аялна гэж төлөвлөсөн. Тэгээд юмнуудаа буцаагаал өгцөн. Тэгээд ингээ юм нэг зэгцэрсэн чи амар санаа амраад тэгээд за ер нь хоёлаа явчих уу гэд. Тэгээд би тэр шууд тэр нөө Нью-Йорк буюу тэгээ Ниагарагийн trip руу гэр бүлийнхэнтэйгээ нэгдээд тэгээд нэгсэндээ family moon хийгээ явцсан. Тэр тэгтээс та гоё газар байсан мөлий. Би одоо энд одоо 6-7 жил амьдарч байхдаа уг нэг явна гэд бодож исэн байхгүй. Тэгээд явж чадаагүй. Тэгээд та хэдийн сториг үтсэн ч юм уу нэхэр гоёсэн. Тэгэл би бүр хүүшээ энэ ламаач ядардаг юм уу л гэж бодсон. Харин тийм. Яг хөө тэгээд амар том нөгөө юм чин болоод уусаад ингээд бүх юм сайхан болчингууд чинь ингээ ханчж байгаа юм чинь сэтгэл сонсоо хэдий яах вэ ядарч би махан би ядарсан ч гэсэн ерөөсөө сэтгэл ядрахгүй ингээд амар цоглог байгаадсан. Тэгтээс таа байсан. Зэ. А тэгээд бит хоёрын хуримнаас бас айгүй хүмүүс ингээд юу авсан гэдэг жисэн. Өөртөө хурим хийх юм сэтэл авсан ч гэдэг юм уу те ингээд болох юм байна хийх юм байна. Одоо манай нэг нөхрийн найз нь groomsman асан нэг найз нь амар гоё юм байна хаста. Ингэж ер нь хурмаа хийх ёстой юм байна. Би нэг хурмыг ингэж нэг тоодоггүй те нэг амар мөнгө өрсөн юм шал дими мөнгө зарлага гэж боддог байсан. Гэтэ үгүй юм байна. Энд ч гэсэн гоё юм байд юм байна гэд. Тэгээ бүр ингээд хуримлаад айгу олон жил болсон. Бас бараг 10 20 жил болсон юм ааш. Тэгээд одоо ингээ ер нь баг их нэртэйгээ хурмаа хийнэ гэд бүр нэг биш аягаа олон хүмүүс тэгж хэлж гин гэж. Тийм манай нөхөр бас ерөөсө хорим гэж ерөөсө нэг тийм юм ярьдгүй байхгүй. Тэгээд бит хоёр чинь энэ өвөл нэг хоримонд явсан. Тэрний дараа тэгээ танаа хоримонд явж байгаа байхгүй. Тэгээд хоёр хоримонд ингээд нэг жилд ингээ явсан чинь ингээ сэтгэлтэн багтсан уу? Эсвэл үнэхээр гоё санагдсан уу? Бас хурмаа хийвэл гоё юм байна гэд ярьж ирсэн. Тэгээ би бас
Тийштэй. Яг уусаа мэдээж мөнгө зарцуулна, мөнгө гарна. Тэгээд тодорхой хэмжээний баажтай гаргана шүү дээ. За тэр нь тэдэн дөрөв, энэ тэдэн дөрөв гэдэг. Тэгээд ер нь баажтанд бас барай авчвал зүгээр хитрхи бас фэнтези хийгээлтэй амар ингээл лагшри юм мэдээж бид нар хүсэж чадахгүй шүү дээ. Өөрсдөө хэмжээнд л яана. Гэхдээ яг тэр өөрийнхөө баажид нь тохируулсан хөөрхөн тим хөрөм бол хийчих болох юм байна л гэсэн дүгнэлтэнд хүрсэн шүү дээ. Тийм байна. Танай хөрөм чи хэдэн хүн ирсэн бэ? Ерөнхийдөө сүүл бид нар reservation авсан шүү дээ. Reservation авахад нэг дунджаар 105 хүн 30 хүүхэд гэжсэн. Тэгэд яг тэрнээс хэдэн ирж яасныг сайн мэдэхгүй л байна. Ямар ч хэлсэн цасцсан ширээнүүд дүүрсэн л байхыг бодсон. Тэгэхээр нэг 80 мая бол ирсэн бахаа л гэж бодож байна. Хэдэн хүн ирлээ? Анх бол бас нэг 100 нэг 50 150 орчим хүн л ирсэн баг. Тэгээд тэндээс нь тэгэл нөгөө виз нь гараагүй эсвэл яг өөр тийш vacation явцсан гээл таарал. Тэгэл ирж таагүй хүмүүсээс байсан. Тэгвэл тэгээд хором гэдэг амьдралынхаа бас амар гоё. Энд чинь бас том л milestone шүү дээ. Бүр big huge юм лээ. Би бас яг чамшиг тэгж боддог байсан байхгүй юу? Ер нь аль нэг хурим гэдэг тийм нэг Монголд олдог шиг хурим хийхгүй. Гэхдээ зүгээр ингээд яг нэг одоо далайн эрэг ч юм уу, скол нэг гоё модон байшин, гоё модон дунд ч юм уу те. Хоёулахнаа гоё ингээл цөөхөн яг ойр гэрийн нэг 20-30 хүнд багтсан тийм хүмүүс дундаа батлуулаад тэгэл гоё тэднэртэйгээ нэг орой гоё өнгөрөөчээ. Гоё хоолмол идэл хангав тийг өнгөрөөчээ гэж би айгүйх тэгж боддог. Тэгээ нөхөртөө би тэрийг айгүйх хэлжсэн. Гэхдээ маа нөхөр болохоор намайг зүгээр мөнгө төгрөгийн цанаа зовоод байна гэж бодсон юм уу? Эсвэл зүгээр дараахан загнаад байна гэж бодсон юм уу? Цаанаа л нэг эмэгтэй хүмүүс 20 мэгтэй гэж бодсон юм уу? Үгүй гоё хийнэ гэж хэлсэн байхгүй. Тэгэл манай нөхрийн өөрийнх нь мөрөөдөл нь болохоор амар том модон доор ингээ бас урмаа их сонирхолтой. Тэгээд гоё устай гэж тэгжсэн. Тэгсэн чинь яг тэр газар нь устай модтой болж таараа. Тэгэл за тэгээд тэр чинь ингээд бас дан ганц би өөрийнхөө хүслийг биелүүлэх гэлтэй. Үгүй би тийм том хурамсгүй байна. Үгүй манай гэрийг ирэхгүй байхад би хиймээргүй юм ч юм уу. Тэгэхээр чи амар нэг тийм хувиачсан болчих жоох байхгүй. Тэгтэл одоо юу гэдэг нөгөө тал хуримлагч нөгөө хүн маань ч гэсэн нэг хүсэл байгаа шүү дээ. Багасаа бас нэг ботцсон. За хүнтэй суувал ийм л хором хийндэ. Тэрийг ерөөсөө би бодож үзээгүй. Тэгээ тэрийг нэг ойлгосныхаа дараа за ер нь тэгэл хамтдаа ярилцж байгаа л яг дунд. Тэгэл ер нь дундаа л уулсан байна тий. Дундаа уулзаад хийх хэрэгтэй юм байна гэд. Тэгээд эхэндээ чинь тэгээд битээр чинь за нэг тэд орчим гэдэг ингээд ер нь айгу багаарсдаг юм билэ. Яг л чиний одоо хэлж байгаа шиг ингээл цөөхөн хүмүүстэй ингээл эхлэе гэж ярьжсэн. За энийг өрөхгүй бол за энийг за ингээл тэнгүүд тэр чинь амар олон хүн авчирчлаа. Тэнгүүд ихэнх тал зочид маань баг ингээд холоос нисээд ирчингүүт чинь тэднийг нэг ингээл тэ нэг юм сонин ингээд байлгачихлаа чинь бас онцгүй шүү дээ. Тэгэхээр чинь бас ирж байгаа зочдоо хүндлээд бас яг нэг айтаахан байхгүй бол болохгүй маань гэсэн нэг тийм бодлол байсан. Та хэд ч бас нэг хурмаас өмнө нэг хэд хоног гэртээ өстэй бөөнөрө бужигнсан тий. Тийм. 10 хэдүүлээ байсан гэвүү. Тийм бид хэд чинь томчууд хүүхдүүд нийлээд бараг 18 муулаа манай гэрт байсан шүү дээ. Гэхдээ яг нөгөө тэр ах дүүнэр Монголоос ирсэн тулдаа яг хөө энд бас найз нөхөд ингээд сүмийнхэн тусалсан. Гэхдээ бас хамгийн том хүч нь бол бас ах дүүнэрийн хүч байсан. Тэд нар яг ойрхон байсан тулдаа ингээд бүр юмыг бүр амар хурдан одоо адаглал юмыг өргөж зөөх төр чинь тэмстэй ганцхан хүн өргөд явах ямар ах вэ 5 6 нэлээ өргөл ямар ах вэ тэгэл амар мэдгэцсэн шүү дээ. Олны хүч оломгүй далай гэж. За өөр хурмын гоё хайлайт хэлмээр юм юу вэ? Одоо ингээд эцсийн мөчийг чамд үлдээ. За тэгэл ер нь бол миний бодчихснаас бол амар давж басан хурим хүмүүс ингээд хүмүүсийн хурмыг ингээд дараа нь сонсхолоор жоохон сэтгэл дундуур агиох юмнууд байдсан байлээ. Одоо тэрийгээ тэгчгээс энийгээ чингчгээс ингээл те надад бол тийм юм ерөөсөө үлдээгүй. Тэгээ дээрэс нь бас дахиад нэг юм хэлгээд агүй олон хүмүүс ингээд за ингээд Brighton л амар стресстэй шүү гэж хэлжсэн байхгүй. Тэгээ бүр тийм bride-удад зориулсан одоо нэг venting session гэж ярьдаг байхгүй. Тийм session хүртэл bride-уд авдаг мавдаг гэхээгүй тэр нь болохоор ингээд очиод хамаг проблемаа тоочоод хорин болгож яхад одоо ингээд хүнд хэцүү бүх юма тоочдаг тийм хүмүүстэй хүртэл ярилцлагын цаг хийдэг мэдэг гэх. Тэгээд би надад болохоор юус тийм юм байгаагүй. Эхнээсээ л амар joyful, эхнээсээ л амар баясгалтай ихэлсэн. Яг дунд нь ганц хоёр нэг стресстэй юмнууд гараад ганц хоёр хүмүүст нэг жоохон сэтгэл дундуур те юу гэдэг миний бодожсноос шал өөр ч юм уу миний сэтгэлд хүрээгүй ч юм уу ингээд зориулт байхгүй ч юм уу нэг тиймэрхүү юмнууд ганц хоёр юмнууд гарсан.
Тэгэл бусдаараа бол нэрээ үнэхээр юмнууд бүр за яг төгсд айгүй ойртохоор хэмжээний миний сэтгэлд хүрсэн. Тэгэхээр ер нь expectation айгүй low байлгах хэвээр. Тэг хүлээлттэй айгүй бага байлгаад тэгэл юу ч болж байсан. It doesn't matter. Яа тэлэр нөгөө амьдралч угаасаа урт та хоёрын journey чинь л чухал болохоос ш тэр ганцхан өдөр чухал биш байхгүй юу? Тэр өдөр зүгээр л та хоёр юу гэдэг өөрсдийнхөө хайрыг бусдад ингээд баталж гин, тэмдэглэж гин гэсэн утгаараа л чухал болчихж байгаа болохоос ш цаашдаа хамт өнгөрүүлэх тэр нөгөө хугацаа нь тэрнээс илүү чухал байхгүй. Тэгэхээр тэрийг бас ингээ манай одоо юу гэдэг лээ ирээдүйн bride-д манаас тэрийг бодоод амар стресс багтаагаарай. Айгу joyful бүх одоо зохион байгуулж байгаа бүх юмдаа л юм гоё нэрхтэй, гоё баяраар, хайраар дүүрэн хийх юм бол тэгэл нэг тийм том асуудал биш юм бэлээ. За ойлголоо. Би гिचэнэ. Агигийнхаа хормыг хэрвээ энэ хоёр маань хийхэр шийдээд хийвэл би ямар ч байсан зохион байгуулалтын багт нь шууд сайн дураараа орно гэд ботсон. За одоо ингээд та бүхэн бүгдээрээ сонслоо шүү. Тэгээс нэг өөрийнхөө хийсэн бас хормон дээр үндэслээд алдаа оноотой байсан юмнуудаа бас ингээд засахын засаад ингээд бас хормонд нь гоё. Энэ тэгээд бас нэг том амьдралын бас нэг юм туршлага юм тий. Ингээл бас зөндөө юм сурсан байгаа байхгүй тий. Ер нь л айгүй их юм сурах юм бэлээ. Тэг хүмүүстэй харьцсан хамгийн гол нь одоо юу гэдэг тэр бүхний ингээ маневрыг тааруулаад энд нэг хүн апсайт болцсон байвал тэр хүний нас ойлгоод яагаад ингэж юу гэдгийг ч юм уу те. Тэгээ тэр болгоныг ингэж уйлдуулах хэрэгтэй юм байлаа л да. Гэхдээ манай нөгөө түрүүний хэлсэнчлэн нөгөө хорим зохион байгуулсан хоёр маань бол баг миний зэвсгэл болсон шүү дээ те. Би нэг жоохон таалагдахгүй тэр болохгүй шүү гэл ингэдэ манай хоёр л миний өмнөөстэй ингээ ачдаг. Тэгэхээр ер нь тийм хүн амар хэрэгтэй. Чамайг одоо юу гэдэг энэ ямар сони ингэж болтол гэсэн үг. Тийм бас нэг яг нэг жоохон уйлдаж холбогдож нэг юм нэг хүн шиг сэтгэж ижил гоё болох бах тий. За тэгээд ямар ч гэсэн нэг иймэрхүү ивент энэ зуны 3 сар одоо бараг 3 сар уу? Тэгсэн байж тээ бараг. Зуны 3 сар одоо миний хувьас хийж гүйцэтгүүлсэн юм бол ийм байна. Тэгэд подкастаа дуусахаас өмнө бас Агийнхаа зуныг хэр өнгөрсөн байна гэж асуумаар санагдав. Би л чиний хоримд бэлцээр авах. Тэгтээ би бас нэг юм урамшуулал хэлчих юу одоо юу Агигаа нэг магтчих гэхэд магтчмаар санагдаа. Тэрний юу гэхээр миний хурим болох гээд Аги яг ингээ нэг жим барьж эхэлсэн байхгүй юу те. Тэгээд би нэг ингээл хоёулаа уулзаг ор сармар болцсон уу. Тэгсэн ер нь их уулзаагүй дээ. Тий нэг цөөхөн уулзсан те хормын дандор. Тэгээд нэг уулзсан чинь ми баг төрсөдрөөр уулзсан баха. Тэгсэн чи бүр Аги бүр аим шүү. Би бүр хин хөрмөө. Тэгээ би бүр тэрийг харчаад бүр Агигаараа вау амар мундаг хичээсэн байж тээ ингээд яг хоо миний хөрмөлтэй хавлаад гэтээ зүгээр яг тэрийгээр ингээд нэг мотивац бас болгосон баг тий. Ер нь бол бас хүний хормондаас ингээд гоё одоо яг ингээ bridesmaid нь болоод бас гоё палаж өмсөөд ингээ хажууд нь зогсох чиж бас өөрийнхөө чадах талаасаа бас ингээ өөрийгөө бас гоё болгоё гэж бодсон. Үнэхээр гоё болчихсон те би бүр чи бүрс амар гоё болчих гэж бүр хит өдөө бүр ингээ уулгаалтаад ингээ хэлсэн. Тэр бас айгу. Тэгээ миний хормын зориулаад тэгсэн гэж би бас тэрийг бас дотор бодоод байгаа. Тэгээл бодчихгаа. Тэр хормын өдөр бол хамгийн үзэсгэлэнтэй үсээ яалтчгүй. Манай ламаа байсан. Дараа нь Ива байсан. За нэг битүүрийн 101 иймэрхүүл болж өнгөрлөө. Тэгээд аль болох дахиад ойрхон эпизод бичгэнэ. Одоо ламаагаас жирэмсэн болоод хэр байна? Хоёр дахь хүүхэд хэр байна? Ер нь төрөх төхөөд яаж ийн бас би бас мэдмээр байгаа. Яа тэгвэл би бас одоо утахгүй гинэ. Яа юу ярьж байгаа юм. Бас хүүхдтэй болох төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр одоо ямар хөө байна, ямар байна асууж бас мэдэх юм чухал. Тэгээ бас угаасаа хоёлаа нэг анхны хүүхдүүд дээр ямар байсан, тэ энд Америкт төрөх ямар эдин гэдэг талаар ер нь дараагийнхаа эпизодыг тэр ер нь болгочих тий. Тэрийг угаасаа яриг л хоёлаа яриад амжихгүй байгаа болохоор. За тэгвэл дараагийн эпизод хүртэл түр баяртай.